우리 기도하겠습니다. За зарцаа идэл. 걸어가시고 자비로우신 하나님, 하나님의 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Ариун бас нэгүслэлээр дүүрэн их эзэн минь таньда таны хайр болон таны нэгүслийн төлөө чин сэтгэлээс талархъя. 하나님께서 심히 연약한 저희들을 불쌍히 여겨 주시옵소서. Эзэн минь сайрах зүйлгүй сул дорой бидний та өрөвдөн өршөөх болтугай. 또 이 진리의 말씀이 저희의 생명이 되게 해주시고 또 능력이 되게 해주시옵소서. Эзэн минь таны энэ үнний үгийг бидний амь бас бидний хүч байлгаж өгөөч. 또 우리 통역하시는 오광재책 사모님 하나님께서 붙들어 주시고 함께 해주시옵소서. 예수님의 이름으로 Бидний 기도드립니다. таны хүмүүс таны үгийг дамжуулж байгаа, хөрвүүлж байгаа, бас сонсож байгаа хүн нэг бүрий дээр та хамт байж өдөртөх болтугай. Эзэн Есүсийн нэрээр талархангуйлаа. Амен. 아멘. 네. 네, 오늘은 이사야 47장 말씀입니다. Өнөөдөр хэдүүлээ Исая 47 дугаар бүлгийг хэлэх мэд. 이사야 47장에서는 바빌로니아의 그 파멸, 바빌로니아에 대한 하나님의 심판에 대해서 말씀하셨습니다. За за 47 дугаар бүлэг дээр болохоор Бурхан Вавилоны талаар ялангуяа Вавилоны одоо шийтгэлийн талаар хэлж өгсөн байна. 네, 그 1절부터 5절에서 바빌로니아가 이제 약해지고 파멸 하나님의 징계 가운데 낮아지게 될 것을 말씀하셨어요. За эдгээр 1-ээс 5 дугаар ишлэлийг авах юм бол энэ дээр Бурхан Вавилоныг дарах үед Вавилон одоо тий бүх хийж багсаж эсний өмнө ингээд тонгох талаар ярьсан байна. 네, 처녀 딸 바빌로니아야 1절에 말씀하셨죠. Мгм. За эхлээд хэдэл нэгдүгээр ишлэгийг харах юм бол энэ дээр хэлсэн тий. За онгон охин Вавилоноо гэж хэлсэн. 처녀 딸이라고 하는 것은 아, 아름답다는 뜻도 있지만 매우 어, 연약한 매우 연약한 상태를 의미하는 Мгм. 말입니다. Одоо энэ одоо манай Монгол Библиэд хэдэл онгон охин гэж орчуулсан байгаа байхгүй. Солонгосыг одоо энэ тайлбарыг нь харах юм бол энэ чинь болохоор үзэсгэлэнтэй гэсэн нэг утга байт юм байна. Нөгөө утга нь болохоор сул дорой гэсэн утгаас байт юм. 몽골 성경에도 처녀 딸이라고 되어 있는가요? Мен 앞에 있어요. 네, 1절. 네, 처녀 딸? Мгм. 처녀 딸이라고 되어 있는가요? 전혀들은 사실은 여기도 болохоор 전혀기보다는 어, 뭐랄까 동전이라는 뜻으로 되어 있거든. 결혼하지 않은 여자? 네. 어. 그래서 이 처녀라고 하는 이 단어는 음, 연약한 네, 음, 상태를 말합니다. 음. Тэгэхээр тэгэхээр илүү одоо Солонгос Библийг харах юм бол энэ дэр илүү тийм сул дорой гэсэн утга орж ирж байгаа юм. 예, 바빌로니아는 전 세계를 다스리던 강력한 국가였습니다. Тэгээ тухайн үед болохоор Бабилонч нь бүх дэлхийг захирдаг одоо хүмүүсийн нүдэнд бол хүчрхэг улс байгаа. 그런데 하나님께서 내려와서 티끌에 앉으라고 말씀하시고 계세요. Гэтэ бурхан харин Вавилоны юу гэсэн хэлээрээ чи доошо бууж ирээд шороон дээр суугаарай гэж хэлсэн. 딸 갈대아야 보호자가 없어졌으니 땅에 앉아라. 내가 Мгм. 더 이상 부드럽고 곱다는 말을 듣지 못할 것이다. 그랬습니다. За тэгээд нэгийг цааш нь харах юм бол
Халдаа явахноо гэсэн тий сэнти байхгүй газар дээр суугаарай. Чамайг цаашдаа булбарай, туйхан гэж дуудах вэ гэж хэлж. 아주 아주 아리답고 존귀한 그런 처녀인데요. 음, 그런데 음, 몰락하고 가난해지고 또 음, 낡은 옷을 입고 화장도 못하고 그러니까 뭐 보통 사람하고 다를 게 하나도 없네요. За тэгээд тэр охиныг Вавилоныг юу хүчилсэн гэхээр цааш нь харах юм бол гэрлөөрөө авна тий одоо банзлаа цөхөөж гоё хийсэ гуяа нүцгэлж гарганаа гэсэн байсан. За өөрөөр хэлэх юм бол хамгийн тийм үзэсгэлэнтэй булбараа туйхан гэдэг би байдал нь алга болж энгийн хүнээс ялгархгүй болно гэж хэлсэн. 옷이 날개라고 하는 말이 있어요. Аа. Манайхаар бол нэг ийм үг гэдэг чинь хэдүүлээ хувцс бурхан бие чөтгөр гэдэг үг байдаг тийм. 특히 우리 여자분들은 옷을 잘 입고 화장을 잘 하고 머리를 잘 다듬으면 완전히 다른 사람이 될 수 있습니다. Аа. Тэгээ ялангуяа эмэгтэй хүн юу гэдэг тийм өмсчихсэн хувцс хувцас солиод тий илүү өөр сөмсөөд илүү гоёор будаад ингээ ирэхлээр өмнөхөөс шал өөр хүн болчдөг. 저도 우리 교회 집사님 화장을 싹 지우고 교회 왔는데 실수할 뻔했습니다. Нөгөө нэг пастрийн одоо цуглааны нэг эмэгтэй үйлчлэгч жирийн үед байг нүүр мөр будаад ингээ явдаг гэсэн нь. Чи нэг удаа нүүрний будаггүй ороод ирсэн чинь пастор гайхаад танихгүй шахсан гэнэ танихгүй шахсан. 완전히 완전히 다른 사람이더라고요. Шал өөр хүн байсан гэд. 처음 보는 사람이에요. Зүгээр анх удаа харж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. 그렇게 그렇게 아름답고 존귀하고 또 영광스러웠던 바빌로니아가 예, 하나님의 징계를 받아서 이제 멸망하는 단계로 접어 들어가는 겁니다. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тухайн үед хүн болгоны өмнө одоо хамгийн үзэсгэлэнтэй туйхан эмэгтэй мэт байсан тэр Вавилон одоо яах гэж нэхлээрээ эзний шидэглэг аваад тэгээ шорон дээр суусан тэгээ хувцсан дээр нь урагдсан үнсэн дээр суусан ийм эмэгтэй шиг буюу одоо ийм доош нь унгагдана гэж хэлсэн. 예, 2절에 보니까 맷돌을 잡고 가루를 빻아라 너울을 벗고 치마를 걷어 내 다리를 드러내고 강을 건너라 그러셨어요. За тэгээ хоёрдугаар ишлэлээр бүр дахин хэлсэн тий. Термин чулуу аваад тариа тэрэмдээ. Гівлүүрээ авч банслаас хүч гуй нүцгэлж голыг гатлаа гэж хэлсэн. 맷돌을 가는 사람은 종이 종이 맷돌을 갈았어요. Тухайд болохоор энэ термин чулууг эргүүлж байгаа хүн биш үү те. Энэ хүн өдөржингөө эргүүлдэг гэсэн. Нэг эргүүлэх юм бол. 남의 날에 포로로 잡혀가서 종살이 하게 될 것을 알려주시는 겁니다. Энэ термин чулуу эргүүлнэ гэж яг ямар утга хэлж байгаа юм гэхээр одоо өөрийнхөө биш өөр улсад очиод зарцын ажлыг хийх хэлж. 그리고 수치가 다 드러나는 거예요. Тэгээ бас тэг яг гэхээр маш ичхүртэй тийм байдлууд орно гэсэн. 에, 다리를 드러내고 강을 건너라. 3절에 내 살이 다 드러나고 또 내 수치스러운 것이 다 드러날 것이다. 그러셨죠? За 3 дээр тэгсэн тий цааш нь нүцгэн бие чинь ил гарч ичхүрчин ч бас үзэгдэх болно гэж хэл. 감추어져 있던 거, 가려져 있던 것이 다 드러난다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоо нуух хэвээр зүйлсүүд нь бүгд ил гарнаа гэж тий даалт гэсэн зүйлсүүд нь ил болно гэж хэлсэн.
마태복음 10장에서도 예수님께서 가려져 있는 게 다 드러난다고 말씀하셨어요. Математик 13 жоо гэсэн юм. 마태복음 10장, А Матай 10 дээр харах юм бол эзэн Иесус бас энэ нуугдсан болгон ил болох талаар хэлсэн байдаг. 마태복음 10장, 예, 27절입니다. 아, Мгм. 10 Матай 아, 10-ын 26절. Матай 10-ын 10장 26, 26 гэсэн байна. 네, 10장 26절. 한번 이거 좀 읽어주시겠어요? Тэг. 10장 26절. Тэг. За Матай 10-ын 26 гэдэг лээ харъя. За 26 дээр өгч юм гэлээ. Иймд тэднээс бүү ай илчлэгдэхгүй байхаар далтлагдсан мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ гэсэн. 네, 가려져 있는 것이 드러나지 않을 것이 하나도 없고, 숨겨진 것이 알려지지 않을 것이 없다 그러셨습니다. За эзэн Иесус хэлсэн тийм ээ. Илчлэгдэхгүй байхаар далтлагдсан юм гэж байхгүй тий. Мэдэгдэхгүй байх хэзээ ч мэдэгдэхгүй байдаг нууцлагдсан юм гэж байхгүй гэж хэлсэн. 우리의 그 부끄러운 거, 수치스러운 것이 우리 다 그런 죄가 다 있는데 하나님이 다 가려주신 거예요. Мгм. Биднэрт бүгдээрэнд нь одоо юу гэдэг тэ ичмээр санаа зовмоор ийм зүйлсүүд буюу гэмүд байдаг. Гэтэ эзэн бурхан тэр бүх зүйлсүүдийг ингээ халахалж өгдөг. 이불을 덮어주듯이 Мгм. 하나님이 다 이렇게 덮어주신 거예요. 드러나지 Бидний 않게. гэдэг хүнжлөөр ингээ хучдаг шиг бидний тэр ичгүүртэй зүйлсүүдийг бурхан хочиж өгдөг. 그래 하나님의 묵인이라 그러는데 묵인이란 단어 아세요? Бүгийн юм. 묵인. 어, Мгм. 묵인. 네, Мүг энэ. 네. Мгм. За. Мгм. Мүг энэ. За анууны. 어, 하나님께서 음, 모른 척 해주시는 거예요. Мгм. 우리가 Өмнө 죄가 нь бид 우리가 ингэшингаа okay. 우리가 죄가 있는데 Мгм. 허물이 많이 있는데 하나님께서 모르시는 척, Мм. 못 보신 Яа. 척, Мгм. 못 들은 척 해주시는 거예요. Тэгэхээр бурхан бидний гэхдээ бүгдийг мэдчихэж байгаа. Таны хэлж байгаа үгийг чинь ч мэдчихэж байгаа. Гэхдээ бурхан сонсоогүй юм шиг өнгөрөөдөг гэсэн үг. Таны одоо бидний хийсэн үйлдэлүүд бүгдийг мэдчихэж байгаа. Гэхдээ бурхан хараагүй юм шиг өнгөрөөдөг гэсэн үг. Далдалж өгдөг гэсэн үг. 아, 우리 죄가 없는 게 아니죠. Ясан дээр бид нар нэг тийм гэмбүү тэгээ тийм цагаан биш байгаа. 아, 원죄가 있어요. 원죄. Бүр 본, үндсэн төрхөөс ахуулаад байсан угийн гин байгаа тий. 또 본죄라고도 하는데, 그건 하나님 다 용서해 주셔서 예수님의 피로 다 씻어 주셨어요. Тэгээ бид нэр ялангуяа тий одоо бүр анханасаа төрхөөсөө байсан төрөлхийн гимүүдийг бурхан яасан бэлээ? Уучлж өгсөн тийм ээ. 기억하시지 않는다 그랬어요. Тэгээ бүр дахиж санахгүй гэсэн. 그러나 없어진 건 아니에요. 다 있어요. Гэхдээ тэр чинь бүр байхгүй болсон гэсэн үг биш шүү дээ тий. Бүгд байгаа. 하나님은 다 가려주신 거예요. 덮어주신 거예요. Тэгээ бидний эзэн бурхан харин тэр бүх зүйлсүүдийг ингээд одоо халахалж өгсөн гэсэн утгатай. 교만하게 나갈 수 있나요? 우리가 교만하게, 이렇게 뻣뻣하게 나갈 수 있는가요? Тэгвэл бид нар яана гэсэн үг вэ? Бурхан далдалцсан юм чинь гээд одоо хамраа сөхөөд бусдыг шүүгээд явна гэж юу? Явах хэрэгтэй гэж юу? 하나님께서 그 덮어줬던 거 걷어 치우실 수 있어요. Гэтэ бурхан бидний алдаануудыг далдалсан ч гэсэндээ тэр буцаагаад бүгдийн сөхөөд ил гаргах чадaltaй. 야, 이 사람 봐라. 야, 이 사람 봐라. 이 사람 이런 사람이야. 음. 사람들이 다 알도록 하나님이 이렇게 드러내실 수 있다 이거죠. Тэгээ бурхан те та нар энийг хардаа наадах чинь
Тэг хамраас өгч байгаа яг үндэ ийм хүн штэ гэд бидний бүх зүйлсүүдийг ил гаргаад бүтэд харуулах чадaltaй бурхан. 얼마나 부끄럽고 수치스럽습니까? Бэрээ тэгэх юм бол бид нэр өстэй нүрэ хаана хийх вэ те? Ямар ичмэр байх болоо. 하나님께서는 우리의 죄와 허물을 다 이렇게 가려주시는데 이 바빌로니아는 지금 하나님께서 다 드러내시겠다는 거냐, 지금. Тэгээ бурхан бидний одоо тэр алдааг те гин бурууг мдээгүй юм шиг өнгөрөөж байгаа өнгөрөөнө гэсэн боловч одоо энэ 47 доор харах юм бол Вавилоныг харин бурхан яана гэсэн бэ? Бүгдийг нь илчлэнэ гэж. 우- Ичүүртэйгээр харуулна гэсэн. 우리는 하나님께 감사해야 됩니다. Тэгэхээр бид нэр яах ёстой гэхээр эзэн рүү хандаад талархах хэрэгтэй. 하나님이 내 허물과 죄를 Мгм. 가려주셔가지고 하나님의 일을 할 수 있도록 허락해 주신 겁니다. Тэгээ бурхан бидний алдаа тэр одоо ил гарахыг хүсдэггүй тэр бүх муу юмнуудыг чинь мэдж байгаа боловч мэдэхгүй зарлаад өнгөрөөж байгаа. Тэг мэдэхгүй зарлаад өнгөрөөгөө зогсохгүй бид нарыг өөрийнхөө ажилд хэрэглэх гэдэг ингээ хүмүүсийн өмнө тэг зогсож. 하나님 어떻게 하신다 그랬죠? Тэг бурхан яадаг гэсэн мөлий. 봐도 못 본 척, Бурхан намайг болон таныг харж байгаа. Гэтэ харсан ч гэсэн хараагүй юм шиг дугай 들어, 들어도 못 들은 척. бидний гаргаж байгаа янз бүрийн олон аашуудыг сонсч л байгаа. Гэтэ сонссон ч гэсэндээ сонсоогүй юм шиг өнгөрөөж. 알아도 모르는 척. Тэгээ яаж вэ гэхээр мэдж байгаа ч гэсэндээ мэдээгүй юм шиг өнгөрөөж. 그러니까 우리는 교만하면 안 됩니다. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр ийм үед нь хамраас өгч болохгүй. 바빌로니아는 교만해요. Тэгээ Бабилон болохоор яасан гэхээр үнэхээр бардам биш. 자기가 최고예요. Тэгээ Бабилон юу гэхээр өөртөө бол зүгээр өстэй тийм 다, хамгийн дээд нь гэж бодсон өөртөө. 다른 사람들 다 무시합니다. Тэгээ бус хүмүүс бол юу юм бэ гэл тийм. Үл тоож. 근데 하나님이 다 드러내신다는 거죠. 보복하신다 그랬어요. Тэгээ бурхан харин яасан гэсэн бэ? Тэдний бүгдийг нь ил болгоно гэсэн. 아무도 막지 못할 것이다 그랬습니다. Тэгээ яасан гэхээр тэдний бурхан одоо юу ч одоо хориглож чадахгүй гэж хэлсэн. Бурхан бүгдийг тэднэр ингээд задлахт нь хэн ч юу шөрүүлж чадахгүй. 4절에 우리의 구속자이신 하나님은 그 이름이 만군의 여호와이시고 이스라엘의 거룩한 분이시다 그랬습니다. За тэгээд дөрөвдөр харах юм бол бидний аврагч нь бол төв төмдийн эзэн. Тэгээд төмөн зэргийн эзэн бас Израилийн ариун нэгэн юм аа гэж хэлсэн. 하나님은 거룩하신 분이세요. Тэгээд бурхан бол ариун. 그 거룩이라고 하는 단어에 대해서 말씀드린 적이 있어요. 거룩. Хэдүүлээ ариун гэдэг үгэн дээр бас ингээд одоо төвлөрөөд энийг бас сайн мэдэх хэрэгтэй. 거룩이라고 하는 것은 깨끗하다, 성결하다는 뜻을 가지고 있어요. Мгм. Ариун гэдэг үг чинь болохоор биднийхээр бол тийм өөсөвгүй бас цэвэрхэн гэсэн утга байгаа тийм. 그리고 이렇게 새 속에 물들지 않는 신앙이에요. 음, 세상 풍속에 물들지 않는 신앙, 음, 믿음. 음. Тэгээ бас юу гэсэн утга гэдэг лэр ариун гэдэг үг чинь шүү дээ. Энэ дэлхийн альва зүйлстэй ингээ холилдоогүй цэвэр итгэл гэсэн утгаас байна. 그리고 이 거룩은 분리시킨다는 뜻이 있어요. За тэгээ бас харах юм бол энэ ариун гэдэг үгэн дотор юу явж байгаа гэхээр тусгаарлагдана гэсэн утгаас явж байгаа. 하나님은 분리시키세요. Бурхан одоо нэг тусгаарладаг. 죄와 의와
의와 죄를 분리시키세요. Бурхан гин болон зөвхт байдлуудыг ингээд тусгаарладаг. 빛과 어둠을 분리시키세요. Бас тэрээр гэрэл ба харанхуйгаас тусгаарладаг. 참과 거짓을 분리시키세요. Бурхан бас яадаг гэхээр үнэн болон худлыг тусгаарладаг. 진리와 비진리. За тэг бас үнэн ба үнэн бишийг тусгаарладаг. 하나님은 분리시키시는 분이세요. Бидний бурхан бол тусгаарладаг бурхан ба. 물론 하나님은 이렇게 그리스도 안에서 하나가 되게 하시지만 결정적인 순간에는 어, 분리됩니다. Мгм. Яг ингээ харах юм бол бурхан бүх зүйлийг Христ дотор нэг болгохыг ингээ зорддог. Боловч яг ингээд одоо наривчлаад харах юм бол ингээ үргэлж ялгаж идэг. 처음에는 이렇게 같이 같이 할 수 있어요. 같이 나갈 수 있어요. Тэгээ эхлээд нь яадаг гэхээр бүгдээрээ магадгүй те хамт хөдлөх, хамт үйлдэх ийм зүйл байж болно. 믿음을 하는 사람이 있어요. Мгм. Тэгээ цааш нь харахаар тэр үйлдэл донд нь итгэлээр хийж байгаа хүн байдаг. 성경 말씀대로 하려고 하는 사람이 있어요. Тэгээ бас харах юм гэхээр Библийн үгийн дагуу үйлдэж байгаа хүмүүс байдаг. 하나님의 선하신 뜻을 따라가려고 하는 사람이 있어요. За бас тэгэхээр тэр дунд нь Бурхны тэр сайн тааллын дагуу үйлдэх гэж явж байгаа хүн бас байдаг. 로마서 12장 1절부터 3절에 있는 말씀이죠. За энэ Ром номны 12-ийн 1-ээс 3 дээр энэ агуул байна. 하나님의 선하시고 기뻐하시는 뜻을 찾아가는 사람이에요. Өөрөөр хэлэх юм бол Бурхны сайн хийгээд тааламжит тэр хүслийн дагуу үйлдэгч хүн гэсэн агуул байна. 어느 나라 누구든지 상관없어요. Тэгээ тэрэн дээр болохоор яг хэн байх нь хамаагүй. 하나님 말씀이 그 사람 속에 들어가면 그때는 거룩해져요. Мгм. Хэн байх нь ерөөсөө хамаагүй харин тэр хүний дотор бурхан орж ирэхэд тэ сэтгэлд нь эзний үг орж ирэхэд тэр хүн өөр ирэхгүй ариун болдог. 아버지의 성품을 담게 돼 있잖아요, 아들이. Тэгээ эцэг хүү гэж ярихад хэдүүлээ хүүхдүүд нь аавынхаа зан чанарыг өвлөдөг шүү дээ тийм ээ. 그래서 자동적으로 이렇게 분리가 돼요. Тэгэхээр яг тэрэн шиг гэхдээ харах юм бол ингээ автоматар ингээ ялгардаг. Эцгийн хүүхдүүд эцгийн биш хүүхдүүд. 고민할 필요가 없어요. Бидний үг тийм энэ яг хэн бол гэдэг ч юм уу санаа зовох ёстой шаардлага байхгүй. 고민하는 건 믿음이 아닙니다. Тэг хүн одоо санаа зовоол тэг ингэх юм бол эн чинь итгэл биш байна. 고민하는 거는 뭔가 양심을, 신앙 양심을 사용하지 않는 거예요. Тэг хүн хэрвээ санаа зовж байна гэх юм бол тэг итгэлийн тэр зүйл дээр итгэлийн мэс чанараа тэг хадгалахгүй байна гэсэн үг. 여러 개로 이렇게 구별되는 게 아니라 딱 두 가지로 구별돼요. 이분법이라 그러죠. 참이냐 거짓이냐, Мгм. 의냐 불이냐, 딱 두 가지로 이분법적으로 이렇게 딱 갈리게 돼 있어요. Мгм. Ерөөсөө ийм хүмүүсийг ялгахтаа бид нөгөө олон төрлийн ийм одоо цензурч хэрэг байхгүй. Ердөө хоёр л зүйл байна. Нэгдүгээр нь болохоор үнэн юм уу, бодол юм уу? За зөв юм уу, зөв биш юм уу гэдэг ийм хоёр юмар л ялгагддаг. 중간은 없다 그랬죠. Тэгэхээр тийм дунд нь одоо юу гэдгийг зөв ч юм шиг холмог гэсэн юм ерөөсөө байхгүй. 그 중간은 성경에서 에스겔서에서 갯벌과 진펄은 소생되지 못한다고 말씀하셨죠? Эзекиэл Эзекиэл навдаг юм сони. 네네네네.
Одоо энэ дээр харах юм бол Ezekiel ном дээр сэтлээ яг энийг харж болох юм байна л да. За, Ezekiel номны 47장 мгм. Ezekiel 47 дугаар бүлэг дээр байгаа. 11절. За, тэгээ 11 дугаар ишлэл. 에스겔 47장 Мгм. 11절 한번 읽어주시겠어요? Нэг. За, Ezekiel номны 47-гийн 11 дугаар ишлэлийг харъя. 음, Нэг. Ezekiel 47-гийн 11 дээр. 음, За. Мм. Гэвч түүний түүний намаг болон балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно. Amen. Угсаны 네, Эзекиэл 44, 47 47장 11절. 11절 읽었습니다. 갯, 진펄은 강에 있는 거고요. 네. 갯벌은 바다에 있는 거예요. Мгм. Одоо энэ дээр гарч байгаа намаг болон балчиг гэдэг хоёр үг гарч байгаа байхгүй. Энэ дээр намаг гэдэг зүйл нь гол дотор байдаг зүйл юм байна. А балчиг гэдэг зүйл нь болохоор далайд байдаг зүйл юм. 이 달의 영향을 받아가지고 이렇게 물이 들어오면 강처럼 보이고 물이 Mhm. 빠지면 육지처럼 보이는 그 Mhm. 중간지대가 있어요. Ээ. Нөгөө нэг ийм байдаг нэг энэ сарны нөлөөгөөр а, юу яадаг байхгүй юу? Уснууд ингээд нэг харьдаг штэ. Нэг гол бас ингээд харьдаг те татардаг. Татраад буцаад ингээд нийлдэг. Тэгэхээр гол татраагүй үедээ болохоор гол шиг харагддаг. Татарчлаар газар шиг харагддаг. 바다도 마찬가지죠. Далай 이렇게 бас ихэд байхгүй тэгдэг. 바닷물이 들어오면 바다처럼 보이고 또 물이 빠지면 육지처럼 보이는 그 Mhm. 갯벌 있단 말이죠. Тэр тэрийг болохоор нэг далай бас гэдэг далайны түрлэгээ авчлаарэ юу ч тийм ээ. Ус ихтэй болчтой. Буцаад хатчихлаа бас газар шиг болчтой. 물이 빠지면 사람들이 나가가지고 Mhm. 조개도 캐고 이제 Mhm. 그렇게 예, 그런 걸 Mhm. 예, Тэгээд одоо жишээлбэл далайтай орныхын яадаг гэхээр далайн ус татарсан үед нь очиж нөгөө тэр газрын далайн юунаас нь тэр яроолоос нь гэх юм уу? 진, Газрыг ихсаад 진펄 өгдөг. 진펄이나 개펄에는 집을 지을 수가 없어요. Мгм. Тэгээ одоо энэ дээр гарч байгаа. Энд далай усны байхгүй үед үлддэг намаг юм уу эсвэл балчиг гэдэг зүйлсүүд нь бид нар эдгээрийг алга болгох гэд болох боломжгүй. Дуусгаж болох дуусгах боломжгүй гэсэн. 농사 지을 수 없어요. Тэгээ бид нэр юу гэдгийг ухаад яг дуусгах боломжгүй. 그 중간지대, 그 3분의 1이죠. 3분의 1. Мгм. 육지, 바다, Мгм. 중간지대. 조, Мгм. 종류가 세 종류인데, Мгм. 육지, Мгм. 바다, Мгм. 중간지대. 네. 3분의 1은 하나님의 심판을 받을 거라고 계시록에 계속 말씀하시죠. Мгм. За одоо энэ дээр гарч байгаа тийм ээ энэ 3 хувааж үзэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хэдүүл арах юм далайтай зөөрлөлөө гэж бодоход далайн ус. Тэгээд их газар дундлынх нь хэсэг нь болохоор тэр нөгөө устай ч юм шиг усгүй ч юм шиг. Тэгээд газар ч юм шиг ус ч юм шиг ийм хэсэг буюу намагтай хэсэг, балчигтай хэсэг гэсэн. А илчлэл номон дээр юу гэж үзсэн гэхээр 3-1 нь одоо үлдэнэ гэж байдаг. 계시록에서 3분의 1은 소생하지 못한다고 자주 말씀하셨는데 Мгм. 그 3분의 1은 숫자적으로 Мгм. 양의 3분의 1이 아니라 Мгм. 종류, 종류의 3분의 1을 말하는 거예요. Мгм. Тэгээд ихсэл номноор юу гэж байгаа гэхээр 3-1 нь дахин одоо амьдрахгүй буюу сэргээгдэхгүй гэж хэлсэн ийм агуулга байдаг гинэ. Тэгэхээр энэн дээр болохоор
тоо ерөөсөө яриаг. Жишээлбэл хүмүүсийн 3-1 гэсэн утга биш гинэ. Харин одоо төрлүүдийн 3-1 гэсэн утга гэж орж ирж 인간에 있는 신앙은 죽은 신앙이에요. Тэгэхээр энэ дундах гэдэг одоо орон зай биш үү? Тийм нэг саяны усч биш, далайч биш, газарч биш гэдэг шиг ийм дундах орон зайг юу гэж хэлдэг гэхээр үхмэл итгэл гэж хэлдэг. 예수 믿고 구원받을 수는 있는데 Мгм. 생명의 역사는 죽은 거나 다름없어요. Мгм. Өөрөө бол Иесуст итгээд аврал авч болно. Гэхдээ энэ хүний итгэлийн байдлыг харах юм бол бүр нэг үхмэл итгэлтэй гэсэн үг. 그러니까 수치가 다 드러난다는 거죠. Тэгээ өөрөөр хэлэх юм бол энэ дээр болохоор нөгөө ичүүртэй гэсэн үг байхгүй. Ичүүртэй зүйлсүүд мөргөлж ингээ харагдчихэдэг гэсэн. 하나님은 거룩하신 분이시거든요. Бидний бурхан болохоор ариун бурхан гэж хэлээ яриад байгаа тийм. 참이냐 거짓이냐 Тэгээ ариун бурхан яадаг гэхээр үнэн юм уу худал юм уу гэдгийг ингээ ялгадаг. 의의 편에 설 것이냐 불의한 편에 설 것이냐. За тэгэхээр дараад нь болохоор зөв тийм үү зөв биш юм уу гэж ялгаад. 저는 중간에 있겠습니다. Мгм. Өөрөөр хэлээд юу гэдгийг би за дунд хэсэгт нь байчаа гэж болохгүй. 중간에 있는 것은 생명 없어요. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол саяны шиг ярих юм бол дундын гэдэг зүйл дээр нь ам байхгүй. 진리 Мгм. 편에 서야 됩니다. Мгм. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Би амьтаа бай гэвэл тэр амийн талд нь зогсох ёстой. Үнний талд нь. 그래야 하나님께서 도와주세요. Тэгэхээр бурхан яах вэ? Үргэлж тусалж өгдөг. 4절에 우리의 구속자는 그 이름이 만군의 여호와 이스라엘의 거룩한 분이시다 그랬습니다. Мгм. За адил Исая 47-гийн 4-ийг харах юм бол тэн дээр түг түмдийн эзэн түүний нэр бол Израилийн 11 болоо гэж хэлсэн. 하나님의 백성을 구원하실 분은 예수 그리스도밖에 없어요. За эндээс Бурхны ард түмнийг аврах нэгэн бол Иесус Христ л байгаа. Өөр нэр байхгүй гэсэн. 만군의 여호와. 만군의 여호와는 모든 왕들 가운데서도 왕이신 하나님이신데요. За энэ дээр дөрөвдөрөөс нь түг түмдийн эзэн гэдэг нь юу гэсэн утгатай гэхээр дэлхийн бүх хаадуудын эзэн гэсэн утга орж ирж байна. 그 하나님은 거룩한 분이시다 그랬습니다. Тэгээ үснээр бидний бурхан бол ариун нэг юм аа гэсэн. 5절에 딸 갈대하여 잠잠히 앉으며 어둠 속으로 들어가라 그랬습니다. За 5 дугаар ишлэл дээр хэлээ харах юм бол хальтын амхноо дуугүй суу харанхуй руу яв гэсэн. 갈대아는 저 소아시아 저 북쪽 저 소아시아 북쪽 지역을 갈대아 지역이라고 말합니다. Энэ хальтээ гэж хаана гэдэг гэхээр Бага Азийн хойд хэсэгт байрладаг гинэ. 고대 아시리아, Өөрөөр хэлэх юм бол эртний одоо Ассирууд гэсэн. 고대 바빌로니아. Асия нэг павильон яаж байгаа юм. 고대 아시리아가 이제 망해가지고 이제 바빌로니아가 되죠. 예, 고대 아시리아 그래. 땅이었던 곳, 바빌로니아 땅이었던 곳, 그곳을 말합니다. Мгм. Энэ хальтыг болохоор дахиад би хэлье. Бага Азийн хойд хэсэгт байрладаг. Хуучин нөгөө урдны өмнө үед болохоор Ассирийн газар нутаг байсан. Тэгээ ийм газар бай одоо Вавилоны газар нутаг байгаа. Энэ газрыг хэлж. 잠잠히 있으라는 거예요. Тэгээ тэр юу гэсэн бэлээ? Чимээгүй суу гэсэн тий дуугүй суу. 그 잠잠히 있는 게 믿음이에요, 사실은. Тэгээ ер нь бол хүн чимээгүй байна гэдэг нь итгэлийг хэлдэг. 하고 싶은 말이 있어 입이 그냥 입술이 간질간질한데 꾹 참고 있잖아요. Мгм.
хүн тий бас тэр хэлмээр өгнөдөө гэхдээ хэлэн захнаад амар нэгтгэж гээд гэхдээ хүн амгаа хамхиад чимээгөө суух тохиолдол байдаг итгэлээрээ. 이스라엘 전체가 모세를 원망하고 아론을 원망하고 하나님을 원망하고 그랬잖아요. За гэвэл түүхийг харахад ч гэсэндээ Израиль ард түмэн Мосе руу тий гомдлоод, Аарон руу гомдлоод, янз бүрийн үг хэлээд ингэжсэн үе байдаг тий. 끝까지 하나님만 의지하고 잠잠히 있는 사람, 이건 아주 희귀한 일입니다. Гэтэ асуудал болгон дээр гомдлоод байхгүйгээр эц сүртэл бурхан руу одоо бурханаас зуураад бурхан руу ширтээд тэг ингээд чимээгүй байна гэдэг бол их төвчээр хэрэгтэй. 어둠 속으로 들어가라 그랬습니다. За гэтэл энэ дээр болохоор гэсэн үлээ чимээгүй байна. Тэгээд дуугаа юу харанхуй руу яв гэсэн тийм. 네가 다시는 왕국들의 여주인이라는 칭호를 받지 못할 것이다. 말씀하셨습니다. Цааш нь харах юм бол чамайг цаашид хаанчлалуудын эзэгтэй гэж дуудахгүй гэсэн. 하나님의 심판이 임함으로 모든 사치스러운 거, 수치스러운 게 다 찾아왔어요. Өөрөөр хэлэх юм бол Бурхны одоо тэг бүх зэмлэл ирэх үед хүмүүсийн түүний бүх ичгүүрүүд нийл гарсан гэсэн. 네. 두 번째는 그럼 왜 바빌로니아가 하나님의 그 심판을 받고 멸망하게 되었는가에 대해서 말씀하셨어요. За тэгвэл одоо дахиад цааш харах юм бол энэ дэр Вавилон тэгвэл яагаад эзнээс зэмлэл аваад Бурхны шийдэлийг авах болсон юм бэ гэдэг талаар одоо хэлж байгаа. 7절에 보니까 말하기를 내가 영원히 여주인이 우리가 6절 Юу гэж байгаа? 6절 네. 내가 내 백성에게 분노하여 내가 나의 유업을 욕되게 하고 그들을 네 손에 주었으나 너는 그들을 불쌍히 여기지 아니하였으며 노인에게도 내 먹이를 심히 무겁게 메웠다 그랬습니다. За 6 дээр харах юм бол тэгсэн тий би ард түмэндээ хилэгнэн өв залгамжлаа чигшиж би тэднийг чинээ гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй. Бүр өргөст ч хүнд буулгыг бүр өтгөст ч хүнд буулгыг өрүүлвэ гэсэн. 하나님께서 하나님의 유업, 하나님의 기업인 이스라엘 백성들을 망하게 하셨죠. Тэгээ бурхан өөрийнхөө өв болсон, өөрийнхөө одоо юу эд хөрөнгө үндэстэн болсон Израилийг шийтгсэн тийм. 그런데 하나님께서 이스라엘 백성들에게 심히 무거운 멍에를 메우고 욕되게 한다 그랬어요. Тэгээ 욕되게 бурхан 한다. яасан? 그 아하. 몽골에서는 나의 유업을 욕되게 한다고 말씀하셨는가요? 네. 어, 하나님께서 수치되게, 욕되게 만드신다 그랬습니다. За тэгээ бурхан яасан гэхээр өөрийнхөө ард түмнийг тэднэрт хилгэнээд тий тэр их өөрийнхөө өв залгамжлуудыг жигшүүр болгосон гэсэн. 불쌍히 여기지 않으신대요. Тэгээд өөрөөр хэлэх юм бол ерөөс өрөвдөөгүй. 노인에게도 멍에를 심히 무겁게 메우겠대요. За тэгэн удаа настай өтгөс хүмүүст ч гэсэндээ яа гэсэн бэ? Хүнд буулга өрүүлнэ гэж хэлж. 그리고 7절에 말하기를 내가 영원히 여준이 될 것이다. 라고 말했다는 거예요. За тэгэн удаа харин Вавилончууд яасан гэхээр ингэж өөрөлдөө зогсохгүй би мөнхөд одоо эзэгтэй ч нь байна гэж хэлсэн гэсэн 7 дугаар эшлэл дээр. 그러니까 하나님이 불쌍히 여기지 않죠? Тийм 노, болох. 음, 노인에게 멍에를 무겁게 씌우시죠?
또 영원히 여주인이 되겠다고 말했다는 거 아닙니까? Тэгэхээр өөрөөр хэлбэл тэд нар юу гэсэн гэхээр тийм өв залхамжлалыг нь аваа зосхгүй утгас хүмүүст хүнд ачаа өрүүлээд тэгээ бас өөрийгөө би мөнхийн одоо эзэгтэй гэж хэлсэн гэсэн тийм. 이 일들을 7절 중간에 보니까 이 일들을 내 마음에 두지도 아니하며 그 마지막에 대해서도 생각지 아니하였다 말씀하셨습니다. За тэгээд 7-оор юу гэсэн гэхээр 7-гийн сүүлийн хэсгийг харах юм бол чи эдгээр үгсүүдийг зүрхэнтэй оруулаад эцэст төсөөлийнхээ талаар санаагүй гэж хэлсэн. 여러분 생각해 보십시오. 음, 우리 주변에 내 주변에 일어나는 우리나라에 일어나는 전 세계적으로 일어나는 모든 일에 하나님이 개입돼 있는 거 아닙니까? 간섭하시는 거잖아요. Тэгээд бид нэр одоо хэдлээ бодож үзсэн бол бидний амьдралын одоо энэ дэлхийд болж байгаа бүх зүйлс дээр эзэн бурхны одоо хараа байгаа гэсэн тийм. Бурхан бүгдийг ажиглаж байгаа гэсэн. 그런 것을 현상을 바라보고 우리가 하나님께 기도해야 돼요. Тэгэхээр бид нэр эдгээр зүйлсүүд ингээ үзэгдлэр харахтаа эзнэр ондоо залбирах хэрэгтэй. 그리고 마지막에 대해서도 생각지 않았다고 말했습니다. 7절 마지막에 음. 마지막에 대해서도 생각지 않았다 그랬죠. За тэгэхээр 7 дугаар эшлэлийн хэллээ сүүлийг харах юм бол Бурхан хэлсэн тийм эц төгсгөлийнхөө талаар бас санаагүй гэж хэлсэн. 예, 하나님의 말씀을 생각지 않아요. Тэгээд бид нар яах вэ гэхээр Бурханы үгийг ингээ санах хэрэгтэй. 하나님께서 어떻게 하려고 그러시는가? Өөрөөр хэлбэл за Бурхан юу гэлээ гэж бодох хэрэгтэй. 생각을 해봐야 되거든요. Бид нэр үргэлж тийм бодлыг эргэцүүлэх хэрэгтэй. 생각하지 않는 사람 위험합니다. Тэгээ ер нь бол ингээ боддоггүй, эргэцүүлдэггүй хүн маш аюултай байдаг. 하나님이 이거 어떻게 하려고 그러시는가? 기도하면 생각을 해봐야 돼요. Тэгээ бид нэр магадгүй мартаж магадгүй шүү дээ. Гэхдээ тэр үедээ ч гэсэндээ эзэн рүү хандаад залбираа тэ эзэн яа гэсэн мэлээ, яах ёстой вэ гэж 아, залбираа хандах хичээх хэрэгтэй. 하나님께서 왜 이 사람을 만나게 했을까? Тэгээ бас эзэн та яагаад яг энэ хүнтэй уулзуулсан болоо гэдгээс бас асуух хэрэгтэй. 자꾸 기도하면 생각을 해봐야 돼요. Бид нэр үргэлж залбирангаа та бодох хэрэгтэй. 이럴 때는 내가 어떻게 해야 하나님 기뻐하시겠는지 생각해 봐야 됩니다. Тэгээ бас юу бодох вэ гэхээр нэмэлт дээр за би ийм нөхцөл байдалд яах ёстой вэ гэж бодох хэрэгтэй. Яавал эзэн бурхан баярлах болов гэж бодох хэрэгтэй. 그런데 그들은 8절에 보니까 첫째, 쾌락을 좋아하며 평안히 앉아서 머릿속으로 생각했다는 거죠. Мгм. За гэхдээ бид нар яасан гэхээр одоо 8 дугаар эшлэл дээр харах юм бол тэд нар ингээ амьдралангуй гэж чинь тухтай наа гэж суугаад тийм өөртөө ингэж хэлсэн багт. 하나님 섬기는 사람들이 쾌락을 좋아해요. Амар тайван бурханд үйлчлдэг хүмүүс амар амгалан гэдэг үгэнд их дуртай байдаг амьдралангуй. 세상 사람들이 그 노는 방식, 세상 사람들의 방식을 좋아해요. Тэгээ бас бид нэр ингээ хараад тахлаа яа гэхээр хүмүүсийн эргэн тойрны хүмүүсийн одоо тэр үйлчлж байгаа үйлдэл аргачлал эдэрлийг анхаардаг дуртай байдаг. 하나님 기뻐하지 않습니다. Гэтэ бид нар бодох хэрэгтэй. Бурхан тэрэнд дуртай юу гэж бодох хэрэгтэй. 예수 믿는 사람은 깨어 있어야 돼요. Тэгээ Христ итгэдэг хүмүүс ялангуяа юм сэргэг байх хэрэгтэй. 전쟁터에 나가가지고 자꾸 뒤로 돌아오면 안 돼요. Хүмүүс ингэж одоо жишээлх юм бол нэгэнд дайтах гэдэг бидний талбар руу явцсан байгаа бол буцаад энэ нэг одоо окууруу хөөдөж болох. 와, 무섭습니다.
도망쳐 오고. Өө өстө амар байна гэж буцаж ирээд иж болохгүй. 두렵습니다. 또 도망쳐 오고. Би өстө яг зүрх зогсож штэ гээд буцаж ирээд иж болохгүй. 그러면 전쟁에서 못 이겨요. Хэрвээ хүнд гэх юм бол ингээ ялагдана. Дайнд. 평안히 앉아 평안한 걸 좋아하는 사람. Мгм. Тэгэхээр харах юм бол тухтайхан суугаад тав тухахад ингээ дуртай хүн яадаг гэхлээрэ. 이제 몽골도 이제 기독교인들이 많아져서 됐다. 내가 할 일 Мгм. 다 했다. 그거 맞습니까? Тэгээ бид нэр үгдгийг ухлаараа бүр ингээ бүх юмаа тухлуулаад жишээлх юм бол за Монголд одоо Христ итгэлтэй хүмүүс нэмэгдсэн юм чи миний юм хийх юм гэж байх вэ гэдэг ингээ суугаад байвал яах вэ? 몽골에 예수 믿는 많은 사람들이 대다수 하나님 말씀을 갈급해하고 있다고요. Мгм. Одоо жишээлх юм бол үүдээ Монголд маш олон хүмүүс итгэжээл бөөндөө тийм одоо нөгөө эзний хайрыг тунхаглаад ингээ явж байгааг хараад яах вэ гэхээр 그리고 우리 전도를 해야 되잖아요. тэгээ бид нэр тийм хөөжсөн сэтгэл ханж болохгүй сайн мэдээ тараах хэрэгтэй. 하나님이 뭐라 그러십니까? 야, За бохны үгс гэхээр 나뿐이다. 나 외에 다른 이가 없다고 말씀하시는 거 아니에요. мгм. 저기 юу 아까 그치 8월 말씀이죠? 8절에 잠깐만요. 이 바빌로니아가 말하는 거예요. 음. 나뿐이니 나 외에 다른 이가 없다고 바빌로니아가 말해요. 음. За одоо юу ч үгүй сонирхол хамбаг би надаас өөр нэгэн байхгүй гэж ингээ Вавилон хэлж. 나는 과부가 아니다. За тэг Вавилон үсэлэр би бол одоо нөхөргүй хүүхэн шиг биш гэсэн. 과부가 아니라고 보니까 남편이 있네요. Мгм. За тэгэнгүүт яг үүндээ би одоо нөхөргүй хүн шиг биш. Тэг би бас таныг биш гэдэг чинь тийм. 남편은 있는데 남편의 인도와 주장을 받지 않아요. 이 아내는. Тэгээ энэ Вавилон буюу энэ эмэгтэй яаж вэ гэхээр нөхөр нь байгаа. Гэтэ нөхөр нь байгаа бол нэ нөхрийн үгийг авахгүй байна. 우리 잠깐 쉬었다 갈까요? 10분? Гэтэл түр амарч байгаа дорой буцаад 10 минутын дараа. 네, 10분 쉬자고요. За тэгээ 10 минут амраад орё манайхаа. За 그래서 하나님께서는 그 교만한 바빌로니아를 심판하시는 거예요. за бурхан юу гэсэн бэ? Тийм учраас бардам Вавилоныг шийтгэнэ гэж хэлсэн багтав тийм ээ. 음, 하나님께서 그 6절에 보니까 내가 Мгм. 내 내가 내 백성에게 분노했다고 말씀하시죠. За 6 дээр итгэсэн тийм ээ. Би өөрөө ард түмэндээ хэлгэнсэн гэсэн тийм. 하나님께서 분노하신 거죠. Тэгээ бурхан хийгээсэн гэсэн. 그래서 매를 때리는데 그 막대기 Мгм. 몽둥이는 Мгм. 아시리아와 바빌로니아예요. Мгм. За тэгээ тэн дээр болохоор бурхан юу гаргасан бэ? Аа хүнд ачааг үрүүлсэн гэсэн тийм ээ. Тэр нь болохоор бурхан хэлгэнээд яасан гэхээр Ассир болон Вавилонд өөрөх ард түмнийг өгсөн гэсэн. 그런데 바빌로니아는 스스로 교만해지고 높아져가지고 Гэтэ харин Вавилон болохоор одоо өөрийгөө өргөөд тийм хошуугаа өдөж нүргөөд бардам болсон 그들을 гэсэн. 그들을 불쌍히 여기지 않았다고 말씀하셨죠. Тэгэнгүүт 그리고 Вавилон тэднийг одоо бурхан өөрөх ард түмэнд тэдэнд өгсөж бурханы ард түмнийг өргөдөг өгсөн тийм. 또 노인에게 무거운 무거운 멍에를 Мгм. 지웠어요. Тэгээд тэд нар бүр настай хүнд хүртэл хүнд ачааг өөрүүлсэн гэсэн. 또 7절에는
내가 영원히 여주인이 될 것이다. 이렇게 말했어요. Мгм. За тэгэнгүүт долоод төр өгсөн гэхээр тэг өөрийгөө би өмнөхөд эмэгтэй эзэгтэй байна гэж хэлсэн тийм. 교만해졌다는 거죠. Тэгэхээр эмэгтлэр бардамсан гэсэн үг шүү дээ тийм. 7절 마지막에 보니까 그 마지막에 대해서도 생각지 아니하였다 말씀하셨어요. За тэгээд тэд нэр яасан гэхээр долоо дээр болохоор долоогийн сүүлийг харах юм бол тэд нэр ирэх төгсгөлийнхөө талаар ч гэсэн бодоогүй гэсэн. 교만하게 되면 하나님의 심판이 온다는 것을 전혀 생각지 않는 거죠. 이 세상 지금 이 세상 사람들도 그렇잖아요. 예. Өөрөөр хэлэх юм бол тэд нэр бардамдах юм бол Бурханаас шийтгэл нь ирнэ гэдэг ерөөсө бодоогүй гэсэн тийм. Тэгээд одоо итгэгч биш хүмүүс ч гэсэндээ бас үүнийг ингээд ижлэхэн байдаг. 우리도 마찬가지입니다. 우리도 Тэгээд болохоор 교만해 бидний адилхан л байгаа гэдэг. 교만해지면 그 마지막이 어떻게 될 것인가 두려워해야 되는데 Бид нар ч гэсэн бас 생각지 않죠. бид нар ч гэсэн бас тэгж одоо бардамнаад ирэхлээрээ за эвгүүд шүү болохгүй шүү гэж бодох хэрэгтэй байтал чинь бид нар ч гэсэн бас тэгж боддоггүй. 그리고 두 번째는 이 바빌로니아가 쾌락 쾌락을 좋아해요. Мгм. За тэгэнгүүт Бабилон яасан гэхээр өөрийнхөө тэр нэг баяр баясгалтанд дуртай байсан тийм. 술 마시고 방탕하고 음행한 거죠. Мгм. Өөрөлд зугаан цэнгэл дуртай байсан гэсэн үг тийм. 네? 뭐라 그랬어요, 금방? Нэ? 금방 뭐라 그러셨어요? 그 몽골 말로. Зугаан цэнгэл дуртай байсан гэсэн. 그게 무슨 뜻인가요? 음, 아, 아까 그 뭐라고 선생님께서 말씀하셨듯이 술 아, 마시고 방탕하고 네, 음행하는 거. 네. 몽골어로 그 조가칭길이라 하거든. 아, 그래요? 저, 저, 조가, 뭐라고요? 조가, 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 아이고, 조가칭길. 조가친게. 음, 네. 음, 그래서 이제, 에, 보통 이제 사람들이 방, 이제 술 마시고 방탕하고 음행하고 또 이제 노름을 하죠. Хүмүүс ерөнхийдөө ингэдэг. Одоо бид нэр зугаацсан гэлгээд шууд нэг үгээр хэлээд байгаа боловч тэрэн төрч юу гэж хэлэх чинь хариг уух. Тэгээ тамиг татах, одоо бүр зохиорох, тэр бүл тоглоомнууд дээр ороо явчих шүү дээ, тийм ээ. 그럼 다 망해요. Гэтэ тиймэрхүү одоо үйлдэлүүдийг хийгээд яваад байдаг. Эцсийн дүндээ бүгд ингээд сүйрэл рүү явж байгаатай ялгаа байхгүй. 노름해가지고 돈 버는 사람이 봤습니까, 여러분? Та нар ингээ харах юм бол тиймэрхүү зүйлд хөөцөлдөж явсаар хагаад баяжсан хүн гэж харж ирсэн үү? 난 노름해서 집을 샀어. 그런 Би 사람도 ингээд 있어요. дэмий чулуу өшгөлж тий дэмий цэг зугаач явж байгаад энэ машин авсан шүү дээ гэж хүн байдаг лөө. 그런 사람 없습니다. 다 망해요. Тийм хүн байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол бүгд ингээд сүрт зугаац тусам. 술 마시면 어떻게 됩니까? Архиугаад ирэхлээр хүн яадаг юм бол 나는 술을 한 잔만 마신다. зарим хүмүүс гэдэг би өөртөө ганц ундаг хэтрүүлэхгүй гэдэг. 계속 한 잔만 마셔요. Тэгвэл тийм хүмүүс тэгээд та ганц хундагаа угаадаг гэд байнга нэг л хундаа угаадаг бол яг үргэлжлээд нэг хундаа угаадаг бол юу болов? 근데 아주 너무 기분 좋은 일이 생겼네요. Аа. А тийм 그럼, маш талархмаар 그럼, тэг гоё сэтгэл санаа гоё байх үе болно доо. 그럼 좀 많이 마십니다. Тэгвэл явахлаар дахиад өөрөө дахиад нэг дэгийг он тэ. 너무 화가 나는 일이 생겼습니다. 그럼 좀 많이 마셔요. Тэгэн гоо та өөр тусан оож ирсэн сүүл рүү дахиад яллаарэ сэтгэл санаа тавгүй болоод ирэнгүүт за нэг уучих юм. 그러다가 이제 알코올 중독이 됩니다. Тэгээ хүмүүс ерөнхийдөө одоо тэр нэг анхны
Дон гэж яддаг штэ, донтох гэж. Донтох гэдэг зүйл рүү хүн зөв зүгээр хажууд ордохгүй. А за нэг гэсээр хад ордог. 자기는 알코올 중독이라고 말하지 않죠. Тэг хүн өөрийгөө юу гэлээ би гайгүй гэж ирдэг. 알코올 중독자가 나는 알코올 중독이라고 말하지 않습니다. Энэ одоо жишээлбэл донтсон хүмүүс өөрийгөө өөрийн чи дон 정신병자가 난 정신병자라고 말하지 않는 것과 똑같아요. тэг нэг одоо сэтгэл мэдрэлийн өвчтөй хүмүүс энэ хүн эрүүл биш ээ гэж хэлэхдээ би эрүүл гэж уралдаг. Тэг яг ижилхэн гэсэн. 우리 한국에서는 알코올 중독은 정신병, 정신병에 속하는 것으로 이렇게 병명이 정신병 속에 들어 있어요. Тэг Солонгост болохоор одоо жишээлбэл архины хамаа хүнийг сэтгцийн одоо өвчлөлийн хэлбэр гэж үздэг. 치료 센터가 많이 있습니다. 전국에. Тэгээ харах юм бол тэрнтэй холбогдоод ялангуяа тийм имчилгээний газрууд ингээд зөндөө бас байдаг. Улс даяар. 자, 여기 8절에 보니까 바빌로니아는 쾌락을 좋아한다 그랬습니다. Мгм. За над юу дээр 8 дээр харах юм бол аа, юу яасан те 8 дээр харах юм бол Вавилоныг тийм өөрийнхөө махбодын цэнгүүлэх зүйл дуртай гэж хэлсэн. 아, 평안히 앉아가지고 마음속으로 나뿐이다. 나 외에 다른 이가 없다. 그렇게 말해요. Нарахгүй сууж агаад за ер нь бол надаас өөр хүн байхгүй дээ гэж хэлнэ гэсэн. 무슨 말인가요? Энэ надаас өөр хүн алга гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна. 아니, 나는 내가 하고 싶은 대로 하겠다는 거예요. Шууд утгаараа бол хэн намайг юу гэдгийг би өөрөөр хийнэ гэсэн утга. 나한테 이래라 저래라 말하지 말라는 거예요. Над руу янз бүрийн битгий заагаад би өөрөө мэдчихэна гэсэн үг гэсэн. 아니, 내가 예수 믿고 교회 가잖아요. 그러니까 나를 가만히 내버려 두세요. Тэгээ юу гэсэн үг лээ би тэглэж чуулганд тууштай явж байгаа штэ. Тэгэхээр би өөрөө Есүс дээр өөртөө уучраа олчих чи дугаа гэж бодож ижлэн гэсэн. 뭘 이걸 해라, 이걸 하지 마라, 뭐 순종해라, 충성해라, 믿음을 지켜라. 아이, 그런 말 좀 하지 말라는 거예요. Үүдээ тэ одоо дуулууртай байгаарай, тэ итгэлээ сахаарай, даруй байгаарай гэдэг ч юм уу те. Одоо ийм зүйлсүүдийг ингээд сонсох дурггүй гэсэн үг. 술 마시면 안 된다, 음행하면 안 된다, 방탕하면 안 된다. 아유, 아이, Тэгээ гэдэг нь 그런 말 하지 말라는 거예요. битгий уугаарай, арх битгий уугаарай, тэ алкогол битгий хэрэглээрэй. Тэ одоо юу гэх тэ өөрийгөө захираарай. Ямар нэгэн тэ шунал тачаал руу битгий ингээд хутгалдаарай гэдэг хэлэхлээр тиймэрхүү зүйлийг сонсомоор гэнэ. 아니, 난 남편이 있어요. Би өөр нөхөртэй гэдэг. 난 과부가 아니에요. Би өөрөө одоо юу гэдгийг бэлэвсэн биш ээ гэдэг. 아니, 우리 아이들을 잃어버릴 염려하지 마세요. Мгм. Тэгээд тийм болохоор миний төлөө битгий санаа зовоод гэдэг. 다 잘 될 거예요. Бөгөөд бүх юм сайхан болно. Би өөр мэдчихэна гэдэг. 아니, 아무 일도 일어나지 않는데 왜 자꾸 이렇게 안 좋은 말을 자꾸 하시는 겁니까? Тэгээ одоо өнөөдрийг хүртэл юу ч болоогүй л энэ угаасаа юу ч болохчгүй. Тэгж яхад ингээ буруу юм битгий зөвнөөдөө гэдэг. 아니, 목사님은 이렇게 은혜스러운 말씀, 복 받는다는 말씀 좀 해주세요. Тэгэхээр энэ пастрын амнаас ер нь талархлын ерөөдөө үг юм авахгүй мадгааны тэгж яриач гэдэг. 아니, 선지자께서는 왜 이렇게 사람들을 힘들게 하는 겁니까? 이렇게 마음을 아프게 하는 겁니까? 좀 좋은 말 좀 해주세요. Тэгээ үtlэр их шүзүүлэгчдийг ингээ харахаар яагаад заавал ингээ зэмлсэн, занжсан ийм хүмүүсийн сэтгэл хэцүү болсон үг хэлдэг юм бэ? Жохон ийм сайн
агуулгыг нь ич үзүүлж болдгоо мүү гэд хүмүүс тэгдэг. 아니, 지금 교인들이 죄를 짓고 있잖아요. Ингээд чуулганы хүмүүсийг харахаар их дуулуургүй ингээд гимиг бол юу ч чуулга юм шиг үлддэг тийм. 술 마시고 있잖아요. Ингээ ууч мууцсан. Бид нэр юу ч болоог юм шиг ууцсан уу уугаагүй юу гэдгийг ярьцтай. 음행하고 있잖아요. Тэгмээ түүе тэр тэрнтэй яваад байгаа юм шүү. Тэр тэрнтэй ингээд байгаа юм шүү. Нэр учир уулцсан юм шүү гэдэг ингээд юу 하나님 ч 말씀대로, болоогүй. 하나님 말씀대로 살지 않고 있잖아요, 지금. Тэг ингээд одоо яг эндээс харах юм бол эзний үг даахгүй хүмүүс зөндөө байгаад. 또 하나님께서 하나님의 종에게 말씀을 주세요. Тэгээ бурхан яадаг гэхээр харин ийм хүмүүсүүд рүү хандаад өөрийнхөө хүнд үг өгдөг. 나는 하나님 명령을 따라서 말씀을 전해요. Тэгэнгүүт тэр үг авч байгаа хүн болохоор эзэн ийм үг дамжуул гэж өгч байгаа юм чинь дуулууртаа дагаад нөгөө түнгээ дамжуулна штэ тий. 아, 그러면 교인들이 듣기 싫어가지고 교회를 떠날 것이다. Мгм. Тэр хүмүүс юу гэхээр гэтээ дамжуулахгүй зарим хүмүүс юу гэж бодож байгаа би энэ үгийг хэлчих юм бол чуулганыхан дургуцаад ирэхгүй гэж магадгүй гэж бод. 에이, 다른 교회로 가야지. Тэгээ зарим хүмүүс болохоор шууд өөр чуулганаар авцгаа гэдэг. 절대 다른 교회를 안 갑니다. Гэтээ одоо дамжуулагч хүн бол тэгж хайдаг ч гэсэндээ үндэ бол явахгүй. 듣기 싫어도 계속 우리 교회 나와서 말씀 들을 거예요. Тэгээ бид нэр тийм учраас дамжуулах юм а дамжуулах хэрэгтэй. Нөгөө хүмүүс чинь дургуулагч гэсэн ч гэсэн ирээ сонсч л байна. 교인들이 압니다. Тэгээ чуулганы хүмүүс мэддэг өөрсдөө. 아, 우리 목사님이 진짜다. Тэгээ чуулганд багш манай пастор үнэхээр л стейзнээ дамжуулдаг шүү гэдэг мэддэг. 내 죄를 책망해 주시는 말씀을 전해 주시는 분은 우리 목사님밖에 없다. Тэгэхээр одоо яг хүний алдааг те ялангуяа миний дудлалын тал дээр сануулга болгоод зэмлж өгдөг хүн манай пастороос өөр байхгүй дээ гэдэг мэддэг. 이사야 유다 백성들은 알고 있습니다. Тэгээ тухайн үед болохоор Юда хүмүүс ч гэсэн тэрийг бүгдийг мэдчихсэн. 이사야 선지자가 진짜다. Исая ишцүүлэгч Исая л яг эзний үг дамжуулж энэ да гэдэг мэдчихсэн. 저분이 참 하나님의 선지자다. Тэгээ үслээр энэ Исая л зөвхөн одоо эзэн бурхны хүн байна да гэдэг мэдчихсэн. 자, 바빌로니아에 대해서 책망하는데요. 첫째는 교만이죠. За тэгээ харах юм бол Исая Бабилоны талаар ингээд зэмлэж байгаа тийм. Тэгээ юуны 두, талаар зэмлэх вэ? Нэгдүгээрт нь бардам байдал гэсэн. 두 번째는 이 쾌락주의. За хоёрдугаарт нь болохоор тэр өөрсдийнхөө махбодын тачаалаар явах гэдсэн тийм. 그러나 두 가지 일이 바빌로니아에게 일어날 것이다. За тэгсэн чинь тэрнээс хойш яасан гэхээр Бабилон эдгээр асуудлууд байсан учраас Бабилон дээр хоёр зүйл ингээд бий болноо гэж хэлсэн. 9절에 말씀하셨죠. За 9-р ишлэлээр юу гэсэн гэхээр 첫째는 네가 네 자녀들을 잃어버리게 될 것이다. за 9-р ишлэгийг харах юм бол эхнийх нь чи үр хүүхдээ алднаа гэж хэлсэн. 아무 일도 일어나지 않을 거라고 말하지 않았냐? Чи надад юу ч болохгүй байна гэж хэлсэн биш үү? 두 번째는 네가 과부가 될 것이다. За дараад нь юу гэхээр би хоёрт нь болохоор чи бэлэвсэрх болно гэж хэлсэн. 아무리 우상 앞에 가서 절하고 빌어도 하나님의 무서운 심판이 너에게 임할 것이다. Өөрөөр хэлэх юм бол чи ичнээн гараа одоо хавсаргаа залбирсан ч гэсэндээ Бурхны аимшигт шитгэл чиний дээр ирнэ гэж хэлсэн. 10절에 너는 네 악을 의지했다는 거예요. За 10 дээр үсгэн тэгэхээр чи өөрийнхөө одоо муу бодлыг дагсаа гэж хэлсэн. 바빌론이 그랬다는 거예요. 바빌로니아가. За тэгээ Бабилоныг хэлж байгаа тийм. 그래서 아무도 나를 보는 자가 없다. 이렇게 말했다는 거죠. 아무도 나를 보는 사람이 없어. 보는 자가 없어. За Бабилон юу гэхээр намайг өөр нь хинч хараагүй гэж хэлж.
그런데 하나님 뭐라 그러셨죠? 너의 지혜와 지식이 너를 삐뚤어지게 했다. Мгм. Тэгээ 10 дээр бурхан харин Вавилонд юу гэсэлэрээ чиний над мэрэгэн ухаан гэж өөрөө бодож байгаа ухаан чинь болон мэдлэг чинь чамайг төөрөлдүүлсэн гэжэлсэн. 똑똑한 사람들이 있습니다. Тэгээ ер нь бол харахад амьдрал дээр юм ухаалаг хүмүүс байдаг. 돈 잘 버는 사람들이 있어요. Тэгээ ингээд тэг бүр одоо эдийн засгийн хувьд хараат болцсон тэг мөнгө олдог хүмүүс ч гэсэн байдаг зөндөө. 아이, 저 사람은 뭐 하는 것마다 다 잘 돼. Тэгээ тийм хүмүүс тусаж ихэнд гар хүрсэн болгоно бүтээд байдаг. 그런데 우리는 성경을 보니까 그 사람의 지혜와 지식이 그 사람을 삐뚤어지게 만든다는 거 아니에요. Гэтэ Библиэр харах юм бол хэлдэг тэгээ тухайн хүн хэтэрхий өөрийнхөө мэрэгэн ухаан болон мэдлэгтэй найдаад байх юм бол өөрийг нь төөрөлдүүлж магадгүй гэж хэлж. 하나님을 하나님을 통하지 않은 지혜와 지식. Ер нь бол бурхнаар одоо бурхантай хамт болгогдоогүй мэрэгэн ухаан болон мэдлгүүд нь төөрөгдөл авчирдаг гэсэн. 성경대로 하지 않는 지혜와 지식이에요. Шууд утгаараа бол Библийн дагуу одоо Библийн дагуу одоо биш мэдлгүүд гэсэн үг. 그건 반드시 실패합니다. Тэгээ ийм зүйл нь заавал одоо яадаг гэхээр алдагдал авчирч байдаг. 나뿐이니 나 외에 다른 이가 없다. 이렇게 말한다는 거 아니에요. За тэгээ дараад нь юу гэсгэлээрээ надаас өөр өөр хүн алгаа гэж хэлнэ гэсэн. 8절에도 말했었죠. За 8 дугаар ишлэлээр ч гэсэндээ бас тэгсэнтэй надаас өөр хүн алгаа гэж хэлж ирсэн те. 이게 교만이죠. Шууд утгаараа бол одоо энэ маш бартан байдлыг хэлж байгаа гэсэн. 그래서 11절에 재앙이 내게 닥칠 것이다. За тийм учраас 11 дээр үсгэлээрээ чи ингэж хэлж байгаа учраас чам дээр одоо юу ёрмон 그, иднэ гэж хэлсэн. 그 재앙을 너는 막아서지 못할 것이다. 또 재난이 닥칠 것인데 물리치지 못할 것이다. 파멸이 갑자기 내게 닥칠 것인데 너는 대처하지 못할 것이다. 말씀하셨어요. За тэгээд энэ дээр үсгэлээрээ суурил гэдэг зүйл нь гэсэндээ чам дээр яаж ирэх вэ гэхээр генет ирнэ гэж хэлж. Тэгэхээр чам дээр генет зайлуулт одоо зайлуулж чадхааргүй гайгам шиг чам дээр генет унана суурил генет ирнэ гэсэн тийм. Тэгээ чи яаж чадахгүй гэж хэлж байсан. 왜 그렇죠? За яагаад гэсэн гэхээр 왜 미리 준비하고 대비하고 이렇게 물리치지 못하는 건가요? за 재난, 파멸을 미리 준비하면 되는 거 아닌가요? хүмүүс ер нь бол одоо ингэж гэдэг чинь ямар нэгэн одоо гайгам шиг тий одоо гинтийн зүйлсүүд ирэх үед бид нэр урдчлаад болно бэлдэж болно шүү дээ тий. 원인을 모르기 때문에 준비를 못해요. Хүмүүс гэтээ бэлдэж чаддгүй шалтгаан нь юу гэхээр одоо учир зүгийг нь ойлгодоггүй учраас хүмүүс бэлддэггүй. 원인이 뭔지 모릅니다. 내가 왜 실패했는지, 왜 내가 이렇게 망하게 되었는지 원인을 몰라요. Хүн өөрийгөө мэддэггүй. Би юу хийцэн байгаа л миний юу буруудчаад тэгээ эзнээс одоо тий гинтхэн сүрэл ирэх гээд байгаа л гэдэг мэддэггүй. Тэр 그- утгаараа юу хийснийг ойлгохгүй болохоор ирээдүйд над дээр юу ирэхийг ч мэдэхгүй. Тэгээ юу ирэхийг мэдэхгүй болоод тэгэхээр бэлдэж чаддаг. 그래서 12절부터 15절에는 바빌론은 구원받지 못한다는 거예요. 소망이 없다는 거예요. За тэгэхээр 11-ээс 15 1절부터 15절 말씀 ч юм уу санаа. 12절부터 15절. 네. 12-өөс 15 дахь ишлэгийг харахад энэ дэр ухан тийм учраас Вавилон одоо босхгүй. 여기 한번 Сүрнэ гэж 예, хэлж. 좀 읽어주시겠어요? 12절부터 15절. 네. Нэ 12-аас 15 хүн шиг энэ дээр гэсэн залуу наснаасаа хийж ирсэн илэв
Ариван их эд шид дотроо ариван их эд шид дотроо чи одоо зогсоо. Чи ашиг олж юуны магад чи сочирдуулчих болох юм. Чи олон зөвлөгөөнөөсөө болж туйлджээ. Зурхайчид, оддоор ишзүүлэгчид, шинэ сараар мэрэгчлэгчид одоо босож чам дээр ирэх юмнаас чамайг аврагаа. Үзэгтэн тэд суурил мэт болж галт шатнаа. Тэд өөрсдийгөө галын дүлнөөс аварч чадахгүй. Аа, Дулаан дулаацах нүүрсч өмнө нь суух гаалчгүй болно. Залуу наснаас чинь хамт арилжаа хийж хамт хөдлөн мөрлөгчд чинь тийм л байна. Хүн бүр өөрийнхөө хэсэгт тэнэвчлэх бөгөөд чамайг хинч аврахгүй гэсэн. Амен. 네. 거기 보면 그 13절에 네가 Мгм. 계략이 많은 탓에 피곤하였다. 그러셨어요. Мгм. За энэ дээр хэлсэнтэй хүн 13 дээр арах юм бол чи олон зөвлөгч нар руу хандсараагаад олон зөвлөгөөс болоод бүр туйлдсан байна гэсэн. Ядарсан байна гэсэн. 지혜로운 사람들, 경험 많은 사람들, 유명한 사람들과 의논하고 어떻게 하면 우리가 이런 어려운 데서 이렇게 벗어날 수 있을지 아무리 연구하고 토론하고 의논해도 답이 나오질 않아요. Мгм. Тэг хичнээн одоо ухаалаг хүмүүс зөвлөгч нар тий одоо манайхаар бол тэгээ алдартнууд ямар ч хүмүүсийг хамаг цуглуулад тэг яавал энэ байдлаас гарах вэ гэдэг ингээд бүгд зөвлөлтч. Гэтэ тэглээгээд ямар ч үр дүн байхгүй димэл ядарна гэсэн. 여러분 잘 기억해 두십시오. 하나님께서 Мгм. 하나님께서 도와주시지 않으면 점점 더 어려워지는 겁니다. 힘들어지는 거예요. Тэг бид нэр үргэлж санах хэрэгтэй. Бидний одоо тэр асуудлын гаргалгаан дээр урхан л туслахгүй бол улам л ингээд одоо хүндэрх болно асуудлууд. 그 인본주의라고 우리가 말하잖아요. Бид нэр тэрийг өвдгүүлээ. Одоо нэг өөрийн төвд байдал гэж бодвол өөрийгөө одоо төвд тавих үүсэл гэж хэлдэг тийм. 그러니까 우리는 사람들이 어떻게 하는지, 다른 교회들이 어떻게 하는지 그걸 보려고 그러지 말고 하나님 앞에서 내가 어떻게 해야 될 것인가 그걸 먼저 생각을 해야 돼요. Бид нэр одоо юу гээ бусдууд яаж гэн, бусад чуулган яаж гэн тий одоо тэр энэ яаж гэн гэд ингэх биш. Бид нэр зүгээр одоо асуудлуудыг шийдээд цаашаа явъя гэвэл эзэн бурхан яах гэдэг нь 아, хүний өмнө би ямар байна вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. 저 큰 교회는 어떻게 하는가? Хүмүүсээ тэгэхээр сайн мэд харахад бол энэ том чуулган юу яаж хийдэг юм бол туршлага 아, судлаа дээр. 내 친구 교회는 어떻게 하는가? Найзууд чуулган яг яаж хийж гэнэ үү гэл. 그런 거에 관심 갖지 마세요. Бид нэр тэгээ илүү дутуу тиймэрхүү зүйл рүү ингээд анхаарах тусам ядарна. 내가 하나님 앞에서 이 일을 어떻게 할 것인가? 예, 이 일을 어떻게 하면 하나님이 기뻐하시겠는가? 그것만 생각하면 돼요. Зөвхөн харин би юунд анхаарах вэхээр би одоо энэ зүйлийг хийхэд бол эзний өмнө яг ямар байх вэ? Яавал одоо тий болох болоо гэдэг дээр л анхаар. 자꾸 방법, 이런저런 방법을 자꾸 생각하고 연구하고 인간적인 방법, 하나님이 기뻐하지 않으세요. Хүмүүс яадаг гэхээр одоо энэ ч аргыг хэрэгжилж үзэх гээд, тэн ч арга хэрэглэх гээд, энэ ч сурах сонсоод, тэр сурах сонсоод ингээд. Гэтэл бурхан харин яадаг гэхээр энэ тэндээс янз бүрийн хараг хайгаад явахыг дуртай биш. 자, 그다음에 48장인데요. За хэдлээ цаашаа 48 доор одоо бүлгэр орж байгаа. 하나님의 이 연단입니다. 연단. Мгм. 하나님이 단련시키신다. Мгм. За 48 доор бүлэг болохоор бурханы чөлөөлөлт гэсэн зүйл байна. 하나님께서 하나님 백성들을 바빌로니아의 손에서 구원해 주시겠다고 약속해 주셨어요. За бурхан
Израильчуудыг юу гэсэн бэлээ? А, Вавилончуудын гараас нь аварч өрнө гэж амласан баг. 그래서 1절부터 8절까지 말씀하셨어요. За нэгээс 8 дугаар ишлэл дээр юу гэж хэлсэн гэхээр 1절에 1절, 2절 읽어 주시겠어요? нэ. За би 1 2 дугаар ишлэг уншиж байгаа. Энд дэр гэсэн. Чи Юдагийн уснаас гарч ирсэн бөгөөд эзний нэрээр тангаралж Израилийн бурхныг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй. Израиль хэмээх нэрээр дуудагдсан Яаковын гэрээ үүнийг сонс. Учир нь эзэн ариун хотынхон гэж өөрсдийгөө нэрлээд Израилийн бурханд түшиж байна. А нэр нь түг түмний эзэн билээ гэсэн. Амен. 네. 아니 이스라엘 백성이고 뭐 야곱의 집, 이스라엘 백성, 유다의 자손이죠. Өөрөөр хэлбэл одоо энэ чинь болохоор чи Израилийн ард түмэн гэдэг чинь юу Яаковын үр удам гэсэн үг шүү дээ тийм ээ. Яаковын үр удам, Юдагийн үр удам гэсэн үг. 이게 무슨 말인가요? За энэ дэр харж энэ хэллэгүүд юу гэсэн утга болов? 아, 택한 백성이라는 거예요. 택한 백성. За 하나님의 택한 백성이다. шууд утгаараа болохоор Бурхны одоо сонгосон ард түмэн гэсэн утга хэлж. 또 하나님을 이스라엘의 하나님으로 고백해요. Хүмүүс хэлэхээр Бурхныг Израилийн бурхан гэдгээр ингээ хүлээн зөвшөөрч тийм ингээ гэрчилдэг. 근데 문제는 뭐냐면 진실함이 없고 의로움이 없는 자들이라는 거죠. Тэгээ харин юу гэсэн бэ? Гол асуудал нь юу юм гэхээр үнэн байхгүй гэсэн. Тэг үнэн байдаггүй, зөв дотор оршдоггүй гэсэн. 이게 무슨 말인가요? Энд дэр хэлж байгаа энэ үнэн байхгүй гэж үг суддаг юм. 하나님 말씀대로 하지 않는다는 거죠. Өөрөөр хэлэх юм бол энэ нь Бурхны үгийн дагуу үйлддэггүй гэсэн үг. 성경대로 하지 않는다는 거예요. Бид утгаараа Библийн дагуу үйлддэггүй гэсэн утга. 여러분 교인들이 한 5천 명 모인다고 생각해 보세요. 한 5천 명 모인다 우리 교회. За одоо хэдлээ төсөөлж үзье. Танай чуулганд ингээд 5,000 хүн ирдэг явахт эзний өдөр. 5,000. 그럼 예배당이 얼마나 클까요? Тэгэхээр тэр 5,000 хүнийг багтаах чуулган чинь хэр том байх вэ? Төсөөлөл. 주차장은 얼마나 클까요? За тэр 5,000 хүн чинь машинтай л ирж таараа. Машинын засал хэр том байхаар вэ? 얼마나 사람들이 존경하고 또 부러워하고 또 칭찬해 주겠습니까? Тэгээ бас таныг одоо 5,000 хүний хүн хончилдог хончин гэвэл хүмүүс хичнээн их атаархаж таныг хүндэрлж тэг ингэх бол 아, 몽골에서 5천 명 모이는 교회가 있다. тэгэл бүр өөр улсад хүртэл сонсогдвол Монголд цаан чинь 5,000 хүн цуглдаг чуулган байдаг гэж чинь. 아, 미국의 선교사들도 방문하고 뭐 독일의 목사님들도 방문하고 캐나다의 뭐서도 방문하고 손님들이 끊임없이 찾아오겠네요. Тэгээ бүр тэгэх юм бол одоо дэлхийн улсын төсмөн бүл нөгөө лот улсуудаас ирж штэ Америкаас, Германаас тий одоо тэр өөр ханаас гэдэг тий өөр газруудаас ч гэсэн ирнэ гэсэн үг байхгүй Францаас ч гэсэн ирэл тий. 그러다가 이제 Нэ. 병에 걸려 죽습니다. 그러다 병에 걸려 죽어요. Гэхдээ ингээ харах юм бол яадаг гэхээр одоо ийм зүйлсүүд дээр ингээ хараад яах юм бол эцэст нь өвчин тусаж үхнэ гэсэн агуулга гарч ирч. 그 사모님도 병에 암에 걸려 죽어요. Тэгэхээр одоо харах юм бол тэгэх юм бол пастор нь ч төдийгүй одоо гэр бүлийн хүний ч гэсэндээ тий хүний ч гэсэн эзэн зохино. Одоо жишээлбэл хавдраарч гэдэг юм уу те ямар нэг юмар. 그럴 수 있다는 거죠. 그럴 수 있다는 거죠. Гэтэ одоо юу гэдгийг хичнээн нэр алдар тунхаглагдаж болох ч гэсэндээ
Бурхан зохихоо өрхөв зохино. 그런데요, 한국의 많은 대형 교회 목사님들이 오래 살지 못하고 병에 걸려 죽습니다. Ингээ харахад яагаад ингэж хэлж байгаа гэхээр Солонгост одоо ийм байдаг гинэ. Олон одоо итгэгчтэй хүмүүс чуулганууд байдаг шүү дээ тийм ээ. Тэр бол чуулгануудын пасторуудыг харахад их нь урт наслаагүй байдаг юм. Урт наслаагүй ямар нэгэн байдлаар өвчнөд нэрвдэх. Тэгээ ийм тохиолдол байсан. 심지어는 그 사모님도 암에 걸려서 오래 살지 못하고 죽어요. Тэгээ бүр одоо зөвхөн пастор нь гэхгүй пастрын ихнэр самууны гэж ярьдаг шүү дээ тийм. Тийм хүмүүс ч гэсэндээ одоо тэгээ өвчнөд салахгүй насаараа ингээ өнгөртөх тохиолдол байдаг. 도대체 뭐가 왜 아니 얼마나 하나님께 축복을 받고 능력이 많으시고 하나님의 큰 종인데 도대체 왜 그러는 걸까요? Тэгээ хэдлээ байх ч магадгүй. Тэр олон хүмүүсийг ингээ хончлоод ингэж ч яг яагаад гэж юм бол байх ч магадгүй. 여러분 답을 알고 계실 겁니다. Магадгүй та нар одоо юу гэдгийг те за ингэсэн баха гэдэг нэг тийм те юу гэдэг хариуг нь мэдчихэж магадгүй. 빌 수가 없어요. Тэгэхээр бид нэр харахаар эндээс одоо юу мэдэх вэ гэхээр 기쁨이 다 사라집니다. хүмүүс ингээд баяр хөөрн байхгүй болчдөг. 여러분 교인들이 한 500명만 돼 보세요. За хэвдүүлээ заавал багасгаа 500 хүнтэй гэж бодоод үзье. 돌아가시는 분이 매주 돌아가시는 분이 생겨요. 500 хүн гэдэг чинь бага тоо биш. Хүмүүс дундаас ингээд юу гэдгийг асуудлууд үүсэх үед 7 хоног болгон одоо нэг юутай 7 хоног болгон оршуулгатай ингээд байвч болно. 또, 또 매주 또 아이들이 태어나요. Гэхдээ бас яг 7 хоног болгон тэрний хүүхд төрж гин, энэний хүүхд төрж гин гэдэг юм мэдээ сонслох. 중환자실에 입원하는 성도들이 계속 생겨요. Тэгэхээр 7 хоног болгон тэр өвдөд хэвтэж гин, энэ өвдөд хэвтэж гин гэдгийг сонсно. 교인들이 계속 결혼하는 사람들이 생겨요. Тэгээд 7 хоног болгон магадгүй эсвэл байнга нөгөө та тэрний хүүхдээ хорин болох чинь, энэний хүүхдээ хорин болох чинь гэж сонсох. 목사님 좀 와주세요. Тэгэл байнга тэр болгон дээр нь пастор л ирээд хэлнэ. Туслаад 기, өгөөч, 기도해, залбираад өгөөч. 기도해 주세요. 기도해 Тэгээд 주세요. залбираад өгөөч гэл тэгнэ. 예배 인도해 주세요. Тэгэл пастраа тэр чуулганыг удирдаад өгөөч гэл тэгнэ. 새벽에도 쫓아가야 됩니다. Бид нэр одоо юу гэдэг тийм одоо хүмүүстэй болох тусам одоо шүмж чамаагүй тэрнийх рүү энийх рүүгээ явж магадгүй. 나는 갈 수 없다. 그렇게 말할 수 있을까요? Гэтэ та тэгвэл юу гэдэг энэ одоо би өмччихөө намайг нэг алцчихаач гэж хэлж чадах болов. 네, 산에 기도하러 가야 됩니다. Тэгээ бас одоо юу гэдэг би бас ингээд уул руу залбирахаар явах хэрэгтэй гэдэг. 그럼 교인들이 좋아하지 않겠네요. Гэтэ магадгүй юу гэдэг би тэрэнд ч олцгүй энд ч олцгүй залбирахаар явна гэхэлэр чуулганых дургүй бахтаа гэж бодож магадгүй. 아니 목사가 해야 할 제일 중요한 게 뭔가요? Гэтэ бид нэр бодох хэрэгтэй. Одоо хончин хүний хийх хэрэгтэй хамгийн чухал ажил нь юу вэ? 성경 읽는 거하고 기도하는 겁니다. Хамгийн чухал ажил нь Библийг унших, бас залбирах. 그거를 못하는 순간 목사는 말하자면 병드는 거예요. 영적으로 병들어요. Тэгэхээр тэрийг хийж чадахгүй болоод ирэхлээр хүн яадаг гэхээр
өвдөөд тий өвчлөөд ингээд эхэлдэг. Мгм. 근데 사람들은 높아지기를 원하죠. Тэгээ хүмүүс харин яадаг гэхээр тэрэнд биш илүүгээр нөгөө нэг одоо өндөр олох, хүндлэл авах гэдэр дээр л анхаарах гэдэг. 바빌로니아처럼 높아지고 존경받고 위대해지길 바랍니다. Тэгээ Вавилон шиг тийм ээ хүндэтгэл авах, тэгээ одоо хүндлүүлэх, өндөр өсгөх гэдэр дээр анхаарч эхэлдэг. Болохгүй. 그런데 넘어지지 않도록 하나님께서 하시는 일이 있어요. 우리가 넘어지지 않도록, 실패하지 않도록 Гэтэ 하나님 만들어 주세요. Мгм. 그게 Гэтэ 바로, бурхан бидний яадаг гэхээр ингээд одоо бүдрээд унах шиг ингээд бас залж өгдөг. 그게 바로 하나님이 우리를 시련시키는 겁니다. 연단시키시는 겁니다. Мгм. Гэтэ бурхан унахгүй тулд 여기 2절에 보니까 스스로 거룩한 성의 백성이라고 말하고 만군의 여호와이신 이스라엘 하나님을 의지한다고 말한다는 거 아닙니까? 이 사람들이, 유다 за 백성들이. 48-ын 2 дээр нь харах юм бол юу гэвэл тэд нар өөрөө өөрсдийгөө ариун хотынхнээс нэрлэдэг гэсэн. Тэгээд тэд нар өөрөө өөрсдийгөө бид нар ингээ бурхны түшдэг хүмүүс гэж хэлнэ гэсэн. 하나님께서 예적부터 처음 일들을 알게 해 주셨대요. Тэгээ бурхан болохоор бүр анхны одоо хамгийн анхнаас нь ахуулаад тэгээ юу болох тал дээр тэгээ бүгдийг ингээ хэлж өгсөн гэж байдаг. 하나님의 종들을 통해서 앞으로 일어날 일들을 다 말해 줬다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бурхан өөрийнхөө зарцсанаар дамжуулаад хоошид юу болох тал дээр зүйлсүүдийг урьдчилаад хэлж өгсөн гэдэг. 그런데도 4절에 보니까 너는 완고하고 목에 힘줄은 무쇠고 이마는 노쇠고 아주 교만하고 강팍하게 나갔다는 거죠. За гэхдээ дөрөвдөр харах юм бол юу гэсэн гэхээр гэхдээ харин тэрийг нь чи зөрүүд хөшөө хүзүү. Тэгээ төмөр чи зөрүүд байж хүзүү чинь булчинтай байж тэ одоо түүнийг хүлээж авах гэж хэлсэн. 하나님께서 우리에게도 말씀해 주십니다. За тэгээ эндээс харах юм бол бурхан ч гэсэн бас биднэрт давхар хэлж байгаа. 우리도 이사야서를 통해서 하나님께서 내게 주시는 말씀으로 듣는 거 아닙니까? Тэгээд одоо бид нар ч гэсэн өнөөдөр хамтдаа Исаяг ингээд судалж байгаа тийм энэ Исаягаар дамжуулаад биднэрт ч гэсэн бас эзэн хэлж штэ тийм хүн болгонд. 그런데 우리가 온유하고 겸손하게 말씀을 받으면 참 좋을 텐데 완고하고 목에 힘줄은 무쇠 같고 이마는 노쇠 같고 이렇게 뻔뻔하고 그냥 교만하게 Мгм. Гэтэ 나간다고 бид нар 봐야겠죠. 우리도 그런 사람이라고 봐야겠죠. 네. М, тэгээ бид нар ч гэсэндээ за тэгвэл энэ эзний үгийг авж байгаа бидний хувьд хэвэл харах юм бол илүү одоо нэг тэгээ доош бөхийж тий даруй байж эзнээс ингээд анхааруулаа сануулга ингээд авах хэрэгтэй байтал бид нар ч гэсэн яадаг гэсэн би энэ дэр ялгаа авахгүй бол одоо тий зөрүүдлээд хүзэн маань ингээд тий төмөр шиг болоод ийм их үеч гэсэн бас байдаг. 그럼 망한다는 거 아닙니까? Гэтэ ингүүл яана гэсэн бэ? Тэгэхээр 하나, ингүүл сүрнэ 하나님이, гэсэн. 하나님께서 계속 알려주신다는 거예요. 5절에도 예적부터 알려주셨다고 그러셨어요. Тав дахь ирэх юм л үүсгэлээ. Бурхан угаасаа эхнээсээ хахуулаад үүнийг эхнээс нь хадаад мэдүүлчихсэн гэж хэлсэн.
우상 섬기면 망한다고 알려주셨다는 거예요. 우상 섬기면 망한다. Бид нэрт үг хэлсэлээр чи одоо шүтэн бити шүтэн шүтэл чи сүүрийн шүү гэж хэлчихсэн. 하나님 왜 다른 거 섬기지 말라고. Тэгээ бас бурхнаас өөр тэд зүйлийг битгий шүтээ гэж хэлсэн. 하나님 말고 그 물질 의지하지 말라고. За өөр одоо бурхнаас өөр эд зүйлтэй ч гэсэн битгий нэг найдвар тавиад гэж хэлсэн гэсэн. 그 사람을 붙들지 말라고. За бас үгүй хүнд хитрхийг битгий найдаад байгаа ч гэж хэлсэн байсан гэсэн. 사람 붙들면 안 됩니다, 여러분. Тэгээ бидний хувьд яадаг гэхээр анхаарал зүйл нь хүнд битгий найдвар тавьж болохгүй. 어떤 사람은요, 목사님한테 대드는 사람도 있어요. Тэгээ зарим хүмүүс пастортай бүр найз зэвчдэг. 아니, 목사님 왜 그런 식으로 말씀을 전하십니까? Мгм. Тэгээ яадаг гэхээр пастор нь үг дамжуулангууд хүү та яагаад ингэж дамжуулж байгаа гэдгийг хэлдэг. 아니, 왜 그런 식으로 설교하십니까? Та яагаад одоо таны номлолч яагаад ийм байгаа ингэ асуудаг. 아, 왜 구약 성경만 설교하십니까? Тэгээ бас гэхээр өө пастор та яагаад дандаа хуучин гэрээнээс л ингэ номлох юм бэ гэдэг. 아, 왜 신약 성경만 설교하십니까? Бас дахиад гэхээр өө пастор та яагаад шинэ гэрээнээс номлоод байгаа юм бэ гэж бас тэгдэг. 아, 왜 자꾸 회개하라 그러십니까? Тэгээ бас та дандаа л залбир гимш гэж яах ингэ хэлдэг. 자꾸 그러시면 저 다른 교회로 갈 겁니다. Тэгэхээр та байнга ингэж авах бол би өөр чулаан руу явлаа гэдэг. 아, 유력한 사람이에요. Ингээ харах юм бол үнэхээр одоо зоригтой тийм. 부자예요. Тийм хүмүүс яадаг гэхээр бүр тийм одоо ханж садцсан сэтгэлд нь. 연보도 많이 하고. За тэр хүмүүс яах вэ? Тэгж зоригтой дурддаг хүмүүс өргөлөж гисэн ингээ өргөдөг тийм. 우리 교회 기둥 같은 사람이에요. За тий харах юм бол өөрөө гэхдээ харин залбирч чадахгүй. 근데 믿음은 없어요. Тэгээ итгэл нь яг байхгүй. 그러면 어떻게 해야 될까요? Тэгвэл бид нэр яах ёстой гэдэг лээ. 아이고, 미안합니다. Тэгээ хүмүүс үгэлээрээ за тайвшраа уучлаарай гэдэг. 아, 제가 그 성도님께서 원하신 대로 잘 이렇게 목회를 하겠습니다. Тэгэхээр за би уучлаарай би одоо тэгээ та идэхээ тэгээ та идэ явуулахгүй тул та тэгэхэд төлөө хэрэгтэйгээс чи номл ёо гэдэг. 아, 제가 잘 할 테니까 다른 교회를 가지 마시고, 아, 우리 교회 잘 나오세요. Тэгэхээр за би өөртөө сайн ингээд цаашдаа ирэн сайн байя. Тийм ч нэг өөр сулан болонд явах гээд яах вэ? Одоо чулаандаа байж явахгүй да гэдэг. 한 번은 그렇게 말해줄 수 있어요. За бид нэр үгтэй нэг удаадаа бол итгэж нартай тэгж хэлж болох юм. 그는 그런 식으로 하시면 안 됩니다. Гэтэ бид нар байнга тэгэж болохгүй. 우리가 하나님의 종이지 사람의 종이 아니잖아요. Тэг яагаад л хэдүүлэх чинь Бурхны одоо хүмүүс шүү дээ. Тэгээ тэрээс биш хүний хүмүүс биш үү? 내가 하나님 말씀 가지고 하나님 뜻대로 말씀을 전하는 거지. 거기에 대해서 이렇다 저렇다 말하시면 안 된다. 말해 줘야죠. Тэг бид нэр үгстэй вэ? Би ингээ Бурхны хүн учраас эзнээс авсан үгийн дагуу эзэн намайг юу номлохыг би тэрийг номлоно. Тэрнээс би ингээд одоо хүнд нийцүүлж чадахгүй гэдгийг бид нэр хэлдэг байх хэрэгтэй. 그건 목사의 그 목사의 강단권을 침해하는 거예요. Шууд утгаараа хүмүүс хурч ирэл пастортлог ч юм уу хончнор хандал та ингэл ясан тэгвэл ясыг ингэчээч гэд ингээд байгаа гэдэг нь одоо өөрийн тэр эзнээс тослсон тослогооны эрх мэдэл талдж байгаа гэсэн үг байна. 사울이 사무엘이 빨리 안 온다고 자기가 제사 드렸어요. За хэдлээ түүхийг харах юм бол цаавалгаа яасан бэлээ. Самуэлийг одоо цагтаа ирсэнгүй гэж яагаад өөрөө шууд дахиад өгчдөг тийм. 우시아가 아니 뭐 제사장만 뭐 할 수 있는 거야? 왕도 할 수 있는 거야? 우시아가 제사 지내려고 그랬죠. Узи хаан бас тэгсэн.
Уул нь маш сайн хаан байсан. Гэхдээ дахил өргөхөд те ганцхан дахил өргөнөж байхгүй хаан ч гэсэн өргөж болно шүү дээ гэдээ өөрөө дураараа өргөдөв. 제사장들이 말리는데도 Дахилчнаар битгий гэж гуйсан. Гэхдээ тэр үг сонсоо. 이거 어떻게 됐습니까? Тэгээд эцсийн одоо дүнгуудыг нэглээ харах юм бол юу болцоосоо блэ? 사무엘이 사울을 엄하게 책망했죠. Мгм. За тэгсэн чинь эхний удаад одоо Саул хаан дураараа одоо дахил өргөсөн чинь Самуэль ирээд маш зэмлсэн те хааныг. 우시아 왕 문둥병에 걸렸어요. За тэг Үнсийн хаан болохоор яасан блэ? Уян өвчин туссан. 아니, 우시아가 믿음 좋은 왕이었는데 Тэг уул нь бол Үнсээр чи их тийм ихтгэлтэй тийм хаан байсан шүү дээ тий. 교만해졌거든요. Гэхдээ гол нь тэрээр яасан гэхээр бардамсан баг. 우리가 성도를 무시하는 건 아니고 성도를 사랑하고 존경하지만 하나님 말씀 전할 때는 담대하게 전하는 겁니다. Мгм. Бид нэр итгэгчийн хүмүүсээ хайрладаг тийм ээ хүндлэн гэхдээ одоо тэр хайр ба хүндлэлээс тусдаа эзний үг гэдэг зүйл тусдаа гэсэн юм хэрэгтэй. 사람을 의지하면 사람이 우상이 되는 거예요. Тэр хүн одоо жишээлбэл хүнд үйлчлээд хүнд ингээд найдад ирэхлээр өөрөө ч мэдэхгүй тэр хүнийг одоо хэмжтэй болгоцсон явчихад. 돈을 의지하게 되면 돈이 우상이 되는 거예요. Яг хүн яд гэхээр бас мөнгөнд үйлчлээд ирэхлээр мөнгө нь өөрөө одоо тухайн хүний шүтэн болцсон явчихад. 하나님이 교회 주인이에요. Тэгээ чуулганы эзэн бол хэн бэ? Хүн өөрөө. 목사가 주인 아니에요. Тиймээс ч одоо пастор хүн те тэр чуулганы эзэн бол биш үү? 우리는 하나님의 통치를 받는 사람들이에요. За тэгэхээр бидний хувьд болохоор ч юу Бурхны хаанчлал дотор байдаг хүмүүс. 사람들이 이래라 저래라 하는 거 아니에요. Тэгэхээр бид нэр одоо энэ биднийг хараад үтэх хүмүүс чи ингэ тэг гэдэг ирэх байхгүй биднэрт. 목사가 기도 많이 하고 이게 하나님의 뜻이다. 그리고 끌고 나가는 거예요. Тэгээ харин эсрэгээр хомчин хүн нь те эсвэл пастор нь эхлээд залбираад эзний үгээр хүслийг олж мэдчихэд эзний хүсэл бол энэ юм аа гэдэг одоо арт түмнээ гэх юм уу те итгэлийн арт түмээ дагуулж явах нь нэг чухал 그러면 байна. 하나님께서 능력을 주시고 교인들이 아무 소리 못 하도록 사람들이 아무 소리 못 하도록 하나님 만들어 주세요. Гэтэ харин бид нэр эцэг урт Бурхны тал зогсох юм бол Бурхан өөрөө яадаг гэхээр юун дээр яг бидний талд ингээд эцэгтэй үед зогсож өгдөг. 근데 이 유다 백성들은 하나님 섬기면서 또 우상을 계속 섬겼거든요. Гэтэл Юдагийн ард түмнийг хэдлээ харах юм бол тийм хүн үйлчлээд Бурхны ард түмэн гэсэн мөртлөө бас ингээд шүртгээрээ зөндөө үйлчлэжсэн мэт. 그리고 6절에 또 말씀하셨어요. Яг тэр 6 дугаар эшлэлийг дахин харах юм бол цааш нь 내가 계속 말해줬다는 거예요, 하나님께서. за Бурхан хэлж байгаа би чамд үргэлж хэлж өгч штэ гэсэн. 3절에도 말씀하시고 5절에도 말씀하시고 6절에도 계속 똑같은 말씀을 하시는 거죠. Тэгэхээр Бурхан хэлсээр л байгаа тийм ээ 3 дугаар эшлэл дээр 6 дугаар эшлэл дээр ингээд үргэлж өөрийнхөө агуулгаар хэлсээр байгаа. 네가 알지 못하던 그 은밀한 일들을 알려줬다는 거 아니에요. 선지자들을 통해서 앞으로 일어날 일, 은밀한 비밀스러운 일들을 다 말해줬다는 거예요. За юу гэсгэлээр хүн өөрийнхөө иш үзүүлэгчдэр дамжуулаад тий одоо өмнө нь болох үйлсүүд тий бас урдчлаад маргаашаач мэдэж чадахгүй бид нар ч яжглаараа урдчлаад юу болохыг өөрийнхөө хүмүүсээр дамжуулаад хэлж өгсөн гэсэн. 그런데 8절에 보니까 네가 결코 듣지도 못하였고 결코 알지도 못했다는 거예요. За гэтэл 8 дээр 48-8 гарах хэлсэн. Чи эцсийн дүндээ сонсоочгүй мэдээчгүй гэсэн тийм. Урдаас чих чинь нээгдээгүй байжээ. Хэвлийн дотор байхаасаа тэрслэгч гэж хэлэгдэхийг чинь би мэдэж байлаа гэсэн. 왜 몰랐다는 거죠? За энэ дээр харах юм бол яагаад одоо унсан гэсэн бэ? 귀가 열리지 않았대요. 예적부터 내 귀가 열리지 않았대.
М. Энд дээр өсвөл чиний чих чинь нэгдээ чих нь одоо онгоогдоог гэсэн. 아니 왜 귀가 먹었나요? 귀가 먹 귀가 먹었는데 왜 귀가 뭐 왜 들리지 않았을까요? Гэтэ тэгвэл энэ дээр яагаад одоо үүдээ чихнийх нь хулих нь дүүрц болоод гэсэн юм болов уу? Яагаад сонсоогүй гэж юм болов? 하나님의 말씀이 들린다. 음. 그 사람은 엄청난 축복을 받은 사람이죠. Хүн ингэдэг бурхны үг надад сонсогдож байна гэх юм бол тэр хүн үнэхээр тусгайлсан одоо тийм одоо эрхтэй гэх юм ерөөл авсан хүн байна гэсэн. 아니 목사님 우리가 다 하나님 말씀을 듣고 있는데요. 목사님을 통해서 하나님 주시는 말씀을 다 듣고 있습니다. Мгм. За ингэдэг аль би гэтээ пастор одоо танаар дамжуулаад өгөгдөж байгаа эзний үгнүүдийг би үргэлж сонсох штеп. Тэг яагаад надад одоо болтол ингэ чихээ тий сонсохгүй гэж хэлж байгаа юм бэ гэсэн. 아니 그걸 말하는 게 아닙니다. Мгм. Гэтэ яг үүндээ энэ дээр болохоор тэр сонсохгүй гэдэг үгэн дээр бодит одоо эд эрхтэн талаар ерөөсөө яриаг байгаа. 이건 영적인 귀를 말하는 거예요. За энэ дээр болохоор юуны талаар чихэрэд нь гэхээр сүнслэг чихэрэд байгаа гэсэн. 신령한 것을 깨닫는 귀를 말하는 거예요. Өөрөөр хэлэх юм бол жинхэнэ одоо зүйлсийг ойлгох хүчийг ойлгох тэр зүйлсийг хэлж байгаа гэсэн. 그 진리의 말씀을 깨닫는 귀. Мгм. Өөрөөр хэлэх юм бол тэр үнний үгийг ойлгодог чих гэж тустай байдаг. 그래서 예수님도 말씀하셨죠. За хэдий 귀 있는 자는 들을 것이다. за тэгээ эзэн дандаа хэлсэн бэлтээ сонсогдсон гэж тэг үннээр би ч юм хэлий сонсогдсон бай. Чихтэй байгаа хүмүүс нь сонсоорой гэдэг утгаар хэлдэг гэсэн. 아무리 하나님 말씀을 많이 들어도 깨닫지 못하면 그건 효과가 없어요. Тэг хүмүүс хичнээн ингээд нөгөө эзний үгийг сонсох тохиолдол байдаг. Гэтэ хичнээн сонсоод байгаа хэрнээ ойлгохгүй тохиолдол бас байдаг. 귀가 열리지 않으니까 이 귀가 열리는 것은 성령께서 하시는 일이죠. 성령께서. Ясгэн дээрээ тухайн хүний чих нэгдэхгүй байгаа. Гэтэл чих нэгдэх зүйл хэн хийдэг юм гэхээр ариун сүнс гэдэг. 성부, 성자, 성령, 하나님 가운데서도 특히 성령께서 하나님의 말씀을 듣고 감동을 받게 하시잖아요. Мгм. За тэгэхээр харах юм бол тийм эцэг хүү ариун сүнс гурвал тэгээд бурхан хамтдаа нэгэн оршихдоо надад ямар байдлаар үгүй хэлдэг вэ гэхээр ариун сүнсээр дамжуулаад үгүй хэлдэг гэж. 이 귀가 열리지 않으니까 계속 거짓되고 죄를 짓고 하나님 앞에 진노를 하나님의 진노를 받는 거예요. Хүмүүс одоо хичнээн одоо эд хэрэгтний чихтэй байсан ч гэсэндээ миний сүнсний тэр чих нэгдэхгүй болоод ирэхдээ одоо хичнээн үг сонсоод тий одоо хамгийн их ингэ чихэндээ ойрхон байсан ч гэсэндээ тэр нэгдэхгүй байх магадлалтай. 10절에 보니까 За энэ 10 дугаар эшлэл юм байна. 그 10절, 11절 좀 읽어 주시겠어요? 11 гэдэл уншия. Үзэгдэн мөнгө шиг биш би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн 100 дотор би сонссон. Би өөртөө л үйлчлэн. Учир нь эзний нэр яаж улзарлагдаж чадах юм бэ? Би алдраа бусдад өгөхгүй гэсэн. Амен. 저는 그 이사야서를 한 단어로 말하면 무엇이라고 말할 수 있는가? Мгм. За хэдүүлээ одоо Исая Библийг тийм ээ хэрвээ нэг үгээр одоо илэрхийлэх бол юу гэж хэлж болох вэ гэхээр 저는 이 10절에 있는 고난의 풀무라고 말하고 싶습니다. мгм. Тэг өөрөөр хэлэх юм бол хэрвээ нэг үгээр тодорхойлох гэх юм бол Исая 48-ын 10 дээр хэлж байгаа тийм зовлонгийн зуух гэж.
Ингэж хэлж байна. 하나님께서 하나님의 백성들을 고난의 풀무에다가 집어넣어 가지고 녹이시는 거죠. За тэг бурхан яадаг гэхээр өөрийнхөө ард түмнүүдийг тэг ийм зовлон зүдгүүрийг зуух гэж байна. Тийм ийм цуухан дотор хийгээд өөрөөр ингээд тайлбарладаг ард түмнүүдийг. 여러분 그 제철소에 그 쇠를 녹이는 제철소에 커다란 그 용광로가 있어요. 쇠를 녹이는 그 큰 가마가 있습니다. Та нар өөр нь тийм төмөрөө үйлдвэрт очиж үзчихсэн болоо тий. Одоо жишээлбэл энэ томоо төмрийг ингээ хайлуулдаг тийм маш том төхөөрөмж өгдөг юм. 여러분, 국가가 발전하기 위해서는 제일 먼저 제철소가 있어야 돼요. Тэгээд хүмүүс ингээ одоо альва улс үндэстэн гэр хөгжиж гэх юм бол хамгийн дөрөнд тийм төмрийн үйлдвэр гэх юм уу тийм зүйл байх хэрэгтэй. 저희는 Та 제철소가 유명한 제철소들이 있는 세계적인 제철소들이 있는데 그 제철소 저쪽에 인천에 있는 제철소가 있는데요. 거기는 이 온갖 그 잡철들, 더러운 쇠들, 이 사람들이 다 그 주워서 모은 모든 쇠들이 거기 다 모여서 그 용광로에 들어갑니다. За тэг ингээ харах юм бол яаж юм гэхээр аа, бурхан тийм бүх зүйлсүүдийг нь өөрөөр хийгээд бүх зүйлсүүдийг цуглуулад тэр газраа ингээд цэвэршүүлдэг гэж хэлсэн. 냄새 나는 거, 녹슨 거, 더러운 거, 뭐 온갖 쇠들이 그 용광로에 들어가요. Тэгээ тэнцээ цэвэршүүлэхийн тулд бүгдийг жишээлх юм бол одоо өмнөр гарч байгаа зүйлийг одоо юу гэдэг тийм бүр ингээ муудсан зүйлсүүдийг бүгдийг ингээ хийн гэсэн. 들어가면 어떻게 되죠? Тэгвэл тэр 100-нд орохлоор яах вэ? 형체도 없이 다 녹아집니다. Тэгэхээр тэнцээ орохлоор ерөөсөд юу гэдгийг ялгаарах зүйлгүй бүгд ингээ хайлдаг. 여러분, 저는 여러분이나 다 그 뜨거운 용광로 속에 우리가 들어간다고 생각해 보세요. 어떻게 되겠습니까? Тэр таач би ч бас тийш орно гэж бодоод үзээрэй өөрийгөө. Тэгвэл яах вэ? 고집, 고집, Аа. За тэгэхээр зөрүүд байдал болон 자존심, за тэгээ өөрийгөө төвлөрсөн байдал болон 교만, за бардам байдал болон 자기 생각, за тэгээ өөрөө яг нэг тийм бодлоод байгаа. 자기 Бодоодчихсан. 자기 경험, За эсвэл өөрийн туршлага бас байж болно. 자기 지혜, За тэгээ өөрийн бодож ирсэн тэр өөрөө өөртөө мэрэгэн ухаан. 그거 다 거기 사라집니다. 없어집니다. За тэгэхээр тэнцээ миний гэсэн бүх зүйлсүүд бүгдээр ялгаахгүй 100-нд орох бүгд л ялгаагүй хайлч төлөвлөдөг. 고난의 풀무는 사실은 하나님의 큰 은혜죠. Ясам дээрээ одоо ингэ бодох юм бол хэлээ тэр одоо зүдгүүрийн зуух гэдэг зүйл бол шууд утгаараа бидний хувьд бол одоо 하나님 хэцүү юм шиг нэгүсэл байгаа. 하나님의 사랑이라고 할 수 있어요. Шууд утгаараа бол бурхны хайр гэж хэлж болно. 고난의 풀무를 하나님이 준비해 놓고 있는 거예요, 지금. Тэгэхээр бурхан одоо ч гэсэндээ бидний төлөө тэр одоо зүдгүүрийн зуухыг бэлтэж байгаа. 근데 지금 현재 유다 백성들은 무슨 말인지 못 알아듣고 있는 거죠. За гэхдээ яг одоогийн байдлыг харах юм бол юудачуд болохоор энэ Хисаяг хэлж байгаа агуулгууд юу гэж ойлгохгүй байна. 오늘 우리도 마찬가지입니다. 우리도 하나님 말씀을 이렇게 Заримдаа адилхан байдаг. 듣고 있지만 뭐 알 듯 모를 듯 우리도 잘 모르고 깨닫지 못할 수도 있죠. Бидний эсдэг response
Сонссон гэд бүгд төгс олждаг гэсэн юм ерөөс биш юм. Тэгэхээр нэг баг багаар ойлголтуудыг авсаар л. 분명히 알아야 될 것은 고난의 풀무는 결코 어, 하나님의 저주가 아니다. Мгм. 하나님의 Тэгэхээр бид нар 사랑, энэ дундаас заавал мэдэх ёстой зүйл юм. 하나님의 사랑이죠. Мгм. 네, Сараа. Мгм. Тэгэхээр одоо ингээ харах юм бол бид нар заавал сэтгэлд барих ёстой, хадгалах ёстой зүйл нь юу гэхээр ийм асуудал донд орсон би зогсож байна гэх юм бол энэ нь одоо мэдхгүй чадахгүй гэдгээсээ болоод одоо хэцүү болох зүйл биш. Харин эсрэгээрээ Бурхны одоо нэгүсэл над дээр дахин ирэх гэж байна гэдэг хүлээн зөвшөөрөх ийм зүйл. 기도하시자고요. За ялгаамтаа залбирцгаая. 걸어가신 하나님 은혜를 감사드립니다. Ариун эзэн минь танад талархах өргөе. 우리를 너무나 사랑하시는 하나님께 감사드립니다. Эзэн минь биднийг үнэхээр та хайрладаг төлөө танд талархъя. 우리를 고난의 풀무 가운데서 건져 주신 것을 감사드립니다. Эзэн минь та биднийг тэр зовлонгийн зуураас биднийг гаргаж өгсөний төлөө талархъя. 하나님의 음성을 듣고 깨닫는 열린 귀를 가진 저희가 되게 해주시옵소서. Эзэн минь бид нар таны үгийг сонсоод тэг ойлгодог, ухаардаг ийм одоо хүн байхад тусалж өгөөч. 예수님의 이름으로 기도드립니다. За эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. 아멘. 네. 아, 수고하셨습니다. 네, 네, 수고하셨습니다, 네. 목사님. 수고하셨습니다는 뭐죠? 몽골말로? 어, сайн байлаа. 아, 그래서 어렵네요. 네. 자, 건강하세요. 다음에 За 또 гэрүүлэх 뵙겠습니다. хүмүүсээ 네, дараа удаа 네, уулзъя. 네, 감사합니다. 네, Баяртай. 맛있대. 고맙습니다. 네.